20 мэдрэг үзэгчтэй та бүгд өнөөдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар суугт телевизийн дуустдугаараа хилцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр Монголын улс төрийн уугуй хүчин болох Монгол Ардын намын 7 дугаар баг хурал болж өнгөрсөн. За гол зорилго нь мэдээж намын шинэ даргыг сонгох байсан. Өнгөрсөн 6 дугаар сард оюун эрдэнэ ерөнхий сайд намын даргаасаа буухын зэрэгцээ засгийн газраасаа ч гэсэн тэргүүний ажил бол өгсөн байдаг. За тэгвэл мэдээж энэ хүү өрсөлдөөнд оюун эрднийг залгамжилж ажлыг нь авсан гомжовын зандан шатар өрсөлдсөн. За мөн одоо намын генсекээр олон жил ажилласан. За сүүлийн улсын хурлын сонгуулийн үр дүнгээр их хурлын дарга болсон Дарцэвгийн амар байцаглалнаар бол өрсөлдөх нь тодорхой байсан. За энэ хүү намын хурал маань бараг 2 өдрийн хугацаанд үргэлжилсэн, хил амж дагуулсан. Тэгээд бидэнд бас ойлгомжгүй асуултын тэмдгийг бол үлдээсэн байдаг. За тэгвэл энэ хүү эрх баригч намын баг хурлын эргэн тойронд болоод чухам яг хэн нь намын дарга болсон юм бэ? За хизээ бас яг үүнийг дээч өгөх батламжлах вэ гэдэг асуултын тэмдэг бидний хүлээж байгаа. За энэ болон өөр бусад сэдвийн хүрээнд нэр бүхий 4 зочныг байлцуулан 100 минутын хугацаанд үзэгч та бүхэнтэй хамтдаа хэлэлцэж өөрсдийн байр суурийг илэрхийлэх юм аа. За ингээд хэлэлцүүлд хүрэлцэн ирсэн та дөрөвт талархлаа илэрхийлье. За эрх баригч намын баг хурал болоод ердөө одоо 3-4 хоногийн хугацаа өнгөрч байна. Тэгээд асуудал бол цаашаа нэлээд даймжрах магадaltaй байх шүү гэн. Тэгээд манай хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн жих тавьж байсан. Тэгээд ойлгомжгүй бөгөөд магадгүй намын их хурал хүртэл энэ хооронд олон үйл явдлууд бас болох тийм нэгуур бидэнд ажиглагдаж байгаа маа. Тэг өнөөдрийн хэлэлцүүлэг аль биесээр эхлүүлье. За манай өнөөдрийн хэлэлцүүлэг зочноор Сонин Даржаагийн Мөнхбат Монгол Улсын их сургуулийн улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, улс төр судлаач, доктор, профессор, Чамбалын жаргал, Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх, удирдлагын академийн судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга, улс төрийн шинжлэх ухааны доктор, дэд профессор, Базар сүрэнгийн Болор Эрдэнэ, Трендс цэгийн үүсгэн байгуулагч, нийтлэлч, олон улс судлалын магистр, Ламжавын Золбаатар, улс төрийн барометр судалгааны МЭК компани захирал, улс төр судлаач. Хэлэлцүүлгээ эхэлнэ. За ингэ хэдүүлээ. Бидэнд 100 минут байгаа ч гэсэн та дөрөв нэлээ ярьдаг улсууд учраас хугацаа бага учраас ажил хэрэгтэй шууд орё гэж бодож байна. Нэг юм байдаг. Одоогоос нэг 40 жилийн буюу 1985 онд нэг намрын халуун өдрүүдэд нэг өнгөт уран сайхны кино гарч байлаа. Римчгийн дорч бол. Баримч. Чи юу болж байна нөхөр? Зэвсгээ хураалга. Яв. За энэ бол 1924 оны одоо өнөөгийн Монгол Ардын нам буюу тухайн үеийн Монгол Ардын хувьсгал намын 3 дугаар их хурлын одоо эргэн тойрондох асуудлаар одоо хийсэн нэг юм кино байдаг. За энэ кинонд бол яг одоо болж байгаа үйл явдлын нэг өмнөдгөл гэхүүдээ одоо нэг тийм үйл явдал явж идэг. Ялангуяа намын дайснаар бол Данзан бодог нэрлэлсэн байдаг. Тэрч байтугай хурал дээрээс одоо энэ нөхдийг одоо бүр ингээд баривчилж авч байгаа тийм ээ. Нэг хадан дээрч бол уулан дээр авчиад ингээд буудаж хараад нэг юм болдог. Тэгэхээр би юу гэж хэлэх асуух гээд байна гэхлээр ирэх барьж байгаа нам маань одоогоос 100 жилийн өмнө ч гэсэн өөр хоорондоо юм толтолцдог байсан юм уу? Намын дарга гэдэг тэдний хувьд тийм үнцэнтэй зүйл байсан юм уу гэдэг зүйлээр яриагаа эхлэе гэж бодож байгаа. Тэгээд та дөрөв хинж эхэлж хариулж болно те. За Болор Эрдэнэ. За энэ таны асуулт энэ Ардын намын анхны 7 гэдэг Данзан бодоо хоёроос эхэлчихэж байгаа учраас энд би нэг тийм харамсаад гэхүү нэг тайлбар хиймээр байна. За. Яг хоо тухайн Ардын нам гэхүүдээ доторх зөрчил бол одоо Монголыг ер нь цаашдаа ямар загвараар авч явах вэ гэдэг ийм зөрчлөөс ер нь урган гарсан байдаг. Тэгэхээр бид нар мэдэн Данзан ч өөрөө ерөнхийдөө бол илүү барууны орнуудаа түших сонирхолтой, хөгжлийн загварын хувьд бол илүү тийм эрхчлөөтэй тийм ээ. Одоогийн бидний яг капиталист гэдэг энэ загвар руу орох сонирхолтой. Энэ нь бол нам дотроо нөгөө комментарнээ туршсан одоо Дрэлбэг Дорж Ренчинов ч юм уу те
Иймэрхүү одоо фракцийн гэх юм уу зөрчлийг дуудаад ингээд тэр дотор бол нэг тийм одоо нэг төрлийн кодтай одоо бослоо юм да тий. Нам дотор зохион байгуулагдаад баривчилж авч ингэж одоо буудаж хүнээсэн байдаг. Тэгэхээр энэ маань өнөөдөр бидний ярилцах гэж байгаа энэ хүмүүс болох амар хязгаарлаа оюун эрдэнэ эдгээр тийм жишигдэх хүмүүсээс биш. Эд бол одоо Монголын тусгаар тогтнолыг тий үндэсний хэрэгчлөөг манлайлагчдын нэг цаашдын Монголын хөгжлийг одоо чин сэтгэлээсээ тий манлайлж удирдах гэж явж байгаад хэлмэгцсэн хүмүүс. Өнөөдөр бидний хэлцэж байгаа энэ хоёр маань бол энэ хоёрын маань эсрэг дүр байгаа. Бид нар бол тэднэрт хэлмэгдсэн сууж байгаа гэж би бол ойлгож байна. За. Жаргал доктор. Тэгэхээр 104 жилийн түүхтэй нам Монголын ууган улс төрийн хүч. Тэгэхээр яг түүхийн хувьд бид нар бол мэдээж он цагийн хувьд харах юм бол энэ нам бол сайнтай муутай олон л түүхийг туулж өнгөрүүлсэн тий. Гэхдээ бид нар орчин цагийн Монгол ардын намын түүхийг бол ардсан хувьсгалаас хойших түүхээс нь илүү харах ёстой болов гэж. Өөрөөр хэлэх юм бол тодорхой хэмжээний одоо 104 жилийн түүхтэй ч гэсэн нэг ресет хийгдээд 35 жилийн өмнө те тодорхой хэмжээгээр дахиж бодлого үйл ажиллагаагаа тодорхойлоод энэ нам бол тодорхой одоо нийгмийн улс төрийн нийгмийн амьдралын одоо ороо бусгай янз бүрийн одоо те асуудалтай үед л үргэлж бол өөрийнхөө бодлого мөрийн хөтөлбөр платформоо бол шинжилж ирж ирсэн. Тэгэхээр энэ бол судлаачдын өнцгөөс харах юм бол байдаг л одоо те улс төрийн нам дотор байдаг өсөлтөө энэ бол нам дотоод арчилтай байгаагийн нэг хурц илрэл гарч иж гэнэ үү гэж би харж байгаа. За. Доктор Мөхбат. Институцийн хувьд аваад үзэх юм бол 1924 он гэдэг бол Монгол улс хаан цэцгээс бүгд найрамдах цэцгийг сонгоод анхдугаар үндсүүдэд батлаад бүгд найрамдахыг одоо тунхаглаж байгаа тэр үйл явц шүү дээ. Тэгээд дээрэс нь намын хувьд ч гэсэн дөнгөж үүсгэн байгуулагдаад 3 жилийн өмнө үргэлжлэж байгаа. Яг нөгөө намын үзэл баримтлал концепц платформын хувьд коминтернийг дагах уу эсвэл барууныг дагах уу гэдэг тэр зааг дээр л болж байгаа үйл явц тий. Тэгээд яг хуу мэдээж тэрнээс хойш бол нөгөө хилмигдэлт янз бүрийн юмнууд яваад ингээд энэ нам чинь энэ улс орныг бас нэг 70 жил тухайн одоо нэг үзэл суртал нэг намын тогтолцоо ингээд аваад яваад нэг систем дэлхийн нэг том системд багтаал ингээд яваад ирсэн. За тэр түүхийг бол эзэн сэтгэл асуудал бол тусдаа баг тийм ээ. Зөвхөн өнөө цагийн Монгол ардын намыг харах юм бол бас ч гэж 104 жилийн түүхтэй Монголын ууган хүчин гэдэг утгаараа. За дээрэс нь энэ Монгол улсын ирээдүйн хөвзөө бас Монгол ардын нам гэдэг нэг хоёр том намаас их хамааралтай байна шүү дээ. Энэ цаг үед энэ намыг цааш нь зөв авч явах, энэ намын бодлого Монгол улсын хөгжил дэвшил, хүн ардын ахуйн амьдралд яаж нөлөө үзүүлэх вэ гэдэг энэ чухал гараан дээр цаашлаад яг нарийн дээрх юм бол Монгол төрний парламентын ардчил яаж төлөвшөх юм бэ гэдэг асуудал чинь энэ намтай шууд холбоотой байгаа шүү дээ. Өнөөдөр парламентод олон засгийг дангаараа бүрдүүлж байна. За тэгээд одоо нам гэдэг тэр институцийг харах юм бол хамгийн түрүүнд Монгол ардын намыг л харж шít. Энэ утгаараа бол өнөөдөр яг энэ намынхаа лидерийг даргаыг сонгох асуудал бол өөрөө энэ намын хувьд бол маш чухал ач холбогдолтой. Энэ нам төдийгүй бусад парламент суудалтай суудалгүй намуудын өвчгсэх ач холбогдолтой зүйл болчиход шít. Тийм учраас нам дотор явдаг өрсөлдөө явж гин гэж ингэж харж байна. Судлаач Зулбаатар. За нэг 100 энэ ардын нам дээр бас нэг юм сонин үйлдэл байгаа маа. Өөртөөх нь бичижсэн түүхийнх нь номон дээр 20 оны 102 бүлгэм нийлж агаад Монгол ардын намыг 6 сард гэж байгаа юм. Тэгж бодвол 20 оноос хойш хэрэг 105 жил болчих гээд байгаа. Өөртөө болохоор ягаад чинь тэр 21 оны 3 сард коминтерний бий болгож өгсөн намнаас тоолох гээд байгаа юм. Тэгээ ингээд нэг өөрийнхөө түүхийг нэг олигтойхон ш бас нэг тодорхой бусалд туугаад багш хөнөхтүүд. Дараагийн хувьд бол энэ нам гэхээр ганцхан Монгол ардын намыг харна гэж байхгүй л те. Нам гэхээр бол Монгол улс төрийн хүч олон байна. Болсон болоогүй сайн муу янз бүр. Ман бол тэдний л нэг төрийн бус байгууллага. Одоо Монголд 7 хүний нэг нь улс төрийн намын гишүүн байж. Насанд хүрсэн хүмүүсийн 4-ний нэг нь улс төрийн намын гишүүн байгаа байхгүй. Энэ бол одоо улс төрийн нам гэдэг нь одоо ямар үн цэнэгүй юм болцсныг бас нэг жишээ шүү дээ. Тэгээ Монгол ардын нам гэдэг нэг одоо энэ даргийнхын асуудалтай ч гэсэндээ намтай холбоотой нөхдүүд нь л одоо Монгол ардын нам нь дарга нь тэр болгох гэж энэ болгох гэж энэ нь сайн энэ нь муу гэдгийг хорондоо л явж байгаа шүү дээ. Жирийн иргэдүүдэд батлаа байна уу?
Монгол ардын намын дарга нь хэн болно, хэн болохгүй. Нөгөө талаар бол энэ төртэй холбоотой гэхэд бол Монголын парламентын тогтолцоо, төрийн тогтолцоо бол харьцангуй ийм бүх бот болцсон, харьцангуй. Монгол ардын намын дарга нь хэн байна? Занан шатар нь болно уу? Амар баясгалт нь болно уу? Эсвэл 3 дахь читгээд болно уу? Энэ бол Монголын төрд төдийлөн нөлөөлөх үгүй юу гэдээ бас хэрэгэлзээтэй. Монголын төр байдгаараа байна. Болохгүй бол Монгол ардын намын оронд өөр нам л төр барина шүү дээ. Тэр үл ерөөсөө тийм нэг юм айхтар бохимдаад юм уу эсвэл одоо бид нар юм гамшиг тулчаад байгаа юм шиг мэдрэмж бол намтай холбоотой нөхдүүд нь л тэрийг яриад байгаа байхгүй юу? Жирийн иргэн түлэнд хамаагүй. За би яг зүгээр нэг 40 жилийн өмнө хийгдчихсэн уран сайхны кинон дээр л тухайн үед одоогийн 105 жилийнхаа тэмдэглэж байгаа нам хэрхэн намынхаа том лидерүүдийг тийм ээ тухайн үедээс өөрөөр хөгжиж гисэн удирдагчтай хэлмэгдүүлжсэн буудан хороож ирсэнс гашуун түүх байдаг тийм магадгүй энэ хүмүүс хэрвээ тийм хувь заяа туулааг бол намынхаа даргач болох байсан. Зарим намын дарга байсан шүү дээ бүр тийм байсан хүмүүсүүд байгаа тийм. Миний хувьд 100 жилийн түүхтэй Монгол ардын намыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө 300 мянган гишүүнтэй Монгол ардын намын иргэд сонгогчдийнхоо өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө Монгол ардын намын ерөнхий нэрийн бичгийн дараагаар 8 жилийн туршид ажиллаж шинжилэл өөрчлөлт дэвшилтэд үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд дэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа төлөө удаа дараа намынхаа гишүүдийн ихтгэл дэмжлэгийг авч ерөнхий нэрийн бичгийн дараагаар сонгогдсон ажиллаж байсныхаа төлөө Монгол ардын намын даргын сонгуульд нэр дэвшиж оролцсноо гэдгийг аль биесээр мэдэгдэж байгаамаа. За ингээ асуудалтай одоо шууд оръё. За одоо энэ нам яг хэдэн гишүүнтэй би мэдэхгүй. Одоо хэдэн жилийн өмнө бол 200, 250, 300 мянга гэж ярьдаг байсан. Би мэдэхгүй. Гэхдээ та түрүүнсаа хэлсэн л ер нь бол эдгээр яг нам дотор ажиллах нь хэн хамаатай энэ жирийн ард иргэдийн бид нар амьдралд ер нь эдгээр хүртэл байхгүй гэж хэллээ. За тэгэхээр би одоо асууя. Энэ нам үндсэндээ ингэж яг одоо харахад бол 2 хуваагдсан. Хуваагдчаад байна. Сөрөг хүчин бол гардсан нам бол 10 жилийн хугацаанд яг л ингэж хид хидээс хуваагдсан дээж өгөнд бүртгэдэггүй. Сая л одоо тэр зогт гэрлийг нэг дээж өгөх нэг 13 хоногийн дараа нэг батламжлагчиг боллоо. За эдгэрийн драм бол одоо Солонгос Израиль цаашаа их олон хоног үргэлжлэх гээд байна л да. Түрүүн бас Мөнхбат доктор хэлж байна. Энд чинь 30 хоногийн дотор хүсэлтэд гаргах юм байна. 60 хоногийн дотор дээж өгөнд батламжлах юм байна. Би хар ухаанд бол энэ баг оноос наан баг шийдэгдэх магадлал баг. За шийдэгдлээ ч гэсэн баг 2-3 сарын хугацаа өнгөрөөх юм байна гэж би хар ухаанаар бодлоо. Тэгэхээр энэ нам доторх ажилтан ч үндсэндээ ингэж яг энэ улс орны хөгжилд бол их хүнд хэцүү тусах гэдэг. Би хамгийн ойрын жишээ авъя. Удахгүй 26 оны улсын төсвийг бид батлах учиртай. Гэтэл энэ хоёр одоо фракц хэм хүчин чинь нэгэндээ ацаглаад одоо магадгүй засгийн газар ингээд энэ улсын төсвийг өргөн барьлаа гэхэд амар баясгалангийн одоо жишээ нь их хурд байгаа төлөөлөнийг батлах уу? Тийм хурдан. Одоо сүүлдээ ингээд дуртай нам эслүүд нь ингээд завсарлага авдаг мод илэрчлээ шүү дээ. Жижигхэн том асуудал ялгаа байхгүй. Тэгэхээр би танаас асуу зүгээр. Энэ маань эргээд ингээд улс төрийн энэ хямралчин цаашаа энэ нийгмийг бүхэлд нь хамарсан юм зогсон байдалд оруулж байдаг гэсэн боломжтой яваад байна л та. Юу гэж бодож байна? Тэгэхээр яг хоо манай улс яг бид нар гэхдээ асуудлыг бүхэл зүйлийг ер нь шүүмжлэлтээр их хараад байгаа юм. Гэхдээ яг бидэнд нэг өөдрөг нэг авах зүйлийг л дээ. Энэ бол манайх арчсан улс. Парламентын засаглалтаа арчсан улс. Тэгэхээр яг парламентын засаглалтаа арчсан улсын нэг зовлон нь юу гэхээр тэнд олон улс төрийн намууд одоо дээд шүүх бүртгэлтэй одоо 35 6 нам байна тий. За ингээ өрсөлдөж байна. Олон намын тогтолцоотой болж байна. Саяын одоо 24 оны их хурлын сонгуулиар нэлээд олон намууд орлоо. 126 гишүүнтэй парламенттай боллоо. Энийгээ дагаад одоо бид нар нийгмийн янз янзын төлөвлөлийн тий дуу хоолой болсон хүмүүсийг харж байна. Өмнө нь харж байгаагээр одоо улсын төсөвт анхаарлаа хандуулдаг болцсон байна тий. Ингээд хараад саяын одоо Монгол Ардын намын одоо кейс дээр баг хурлын дараах кейс дээр харахад бол мэдээж одоо юу гэдгийг улс төрийн үр дагавар бол нийгэм эдийн засаг үзүүлэх олон сөрөг нөлөөлөл байгаа. Маш олон сөрөг нөлөөлөл байгаа. Эргээд гэхдээ энэ маань бид нарт бас нэг авах сургамж дохио болох юм биш үү гэж. Өөрөөр хэлэх юм бол бид Монголын арчлал амьд байгаагийн нэг шинж, энд Монголын улс төрийн намууд амьд байгаагийн нэг шинж харагдж байгаа юм биш үү гэж. Бид нар яагаад эерэг талаас нь харж болохгүй гэж. Тэ юм болгоныг бид нар шүүмжлэлтэйгээр үгүй альва улс орнуудын хөгжлийн одоо тэ үүх түүхийг харах юм бол дандаа л алдаж оонж тэ алдаанаасаа суралцаж тэ эсвэл одоо тодорхой хэмжээний нэг нэлээд том хүчтэйхэн цохилт авч иж бид нар сэргдэг үстэй. Цохилт авч бид нар илүү одоо асуудлыг өөр өнцгөр өөр нүдээр харах боломж олддог. Тэгэхээр магадгүй энэ өөрөө Монгол Ардын намдаач гэсэндээ эерэг одоо магадгүй тэ нөлөөлөл үзүүлэх талтай л гэж
харж байна. За. Би өчтөрөөр нэг нийтлэл гаргачаад яг булаагцсан төв ариундаа ингээд нийтлэл гарсан байгаа. За. Энэ доторх энэ аль болох товч томилол ерөөхдөө одоо таны ингээд тий хэвийн ажиллагаатай функцээ гүйцэтгээсэй гэж хүсэж байгаа улсын хурл тийм үү. Үүний дээр бол одоо стол 100 жилийн өмнөх инстинктээр ардын нам зайдалсан байдалтай ажиллаж исэн 25 оны төсвийг ч гэсэн тэр анхны төр том алдагтай төсвийг тэр улсын хурл чинь баталсан шүү дээ. Дараа нь сая энэ болж байгаа баг хурлаар бол одоо нэг хоёр одоо тий амар ойсгалын ч юм уу оюутан ч юм уу нэг юм фракц нь картел нь өөрөө намын дээр гарах. Ингээ эн чин намаа дамжаад улсын их хурлын дээр нэр бүхий хүмүүс зайдлах маягийн ийм хэлбэр үүсэж байгаа. Тэгэхээр зэрэг ийм хэлбэртэй улсын их хурлыг одоо бид нар нэг тийм нөгөө toxic positive гэж хэлдэг штэ. Төрийн байгууламж нормал ажиллаж гин, хэвийн ажиллаж гин, тэ төсөө цаг хугацаанд нь батлаасаа ингэж явуулахаас илүү бүр одоо хямардаг бол хямраад тэ дотроо тэр ямар асуудал дээр зөрчилдөж байгаа нь тэрийг ухдаг бол хулцаад ингээд одоо бид нар нэг тийм юу амараа одоо нэг мухарламаар тийхгүй одоо жишээ нь яг өмнөх жилийнх шиг процесс тавтагдаад тий улсын хурл ингээд нөгөө тэр би тайлбарлаад байгаа шүү дээ намын дарганаас хамааралтай квотор хууль батлагдах магадлал маш өндөр болчиход байгаа хгүй энэ чинь дотор нь хуулийн юм зохицуултууд цоорхонууд гарчаад байгаа. Тэгээд тэр цоорхоогоороо бид нар хууль түрүү жил ингээд хэвийн баталсан. Гэхдээ энэ нийгэм хэвийн байна уу? 9 сард яав. Хүүхдүүд сургуультай жарууллаа сууж ин тийм үү? Зарим сургууль бүр орох одоо хүүхдээ оруулж чадахгүй байна. 3 ээлжээр хичээлж байна. Эрүүл мэнд нийгмийн даатгалт холбоотой зарим сангууд ажиллахгүй байна хэвийн. Тэгэхээр эн чинь нэг харахаар ингээд нэг сайхан тийм сайн ажилдаг парламентын засаглалтай юм шиг, арчилтай юм шиг ажиллагаа яваад байгаа юм шиг батлаад дууссан хойно эн чинь нийгэмд яг үндсэн төсвийн бодлогын хүрээнд хийгдэж явах хэвээр нийгмийн бодлогод хийгдэхгүй яваад байгааг бид нар өдөр тутмынхаа амьдрал дээр харж байгаа шүү. Тэгэхээр өнөөдөр тэр процессор 26 оны төсвийг ч гэсэн орууллаа гэд 27 онд адилхан л байна. Харин одоо ингэж хагаралтж байгаа нь бол харин ямар асуудлаа тойроод хагаралтаад байгаа юм тий. Одоо жишээ нь тэр гашуун сухатын харбины хэлцээр гээд гэрээ яригдж байна. Энд чинь манай улсын төсөв шүү дээ. Энэ гэрээгөө бүр сайх болцох хэрэгтэй. Бүр браво бүр ингэж шүү аалцх юм байна тий. За. Яг хөө тийм үнэхээр нам гэдэг бол өөрөө нөгөө хамтын шийдвэр гаргадаг институт. Дээрээс нь гишүүд дэмжигчдийн оролцоон дээр намын юм одоо бодлого шийдвэр явуулдаг. Энэ утгаараа нам өөрөө дотоод ардчилтын институт байх хэрэгтэй. Одоо яг хөө зүгээр энэ олон жил засагласан намын зовлон гэж байдаг л да. Олон жил засаглаад ирэхээр вакуумждаг тий. Олон жил засаглаад ирэхээр одоо нийгмээсээ хөндөрдөг. Германы эрдэмтэн Михс хэлсэн ба шүү дээ. Улс төрийн намын олигарчлагдах хууль гэдэг бүр. Олон жил ингээд бүх эрх мэдэл дээр явагдсан нам тэр намыг удирдах байгаа хэсэг үлэг нийгмээсээ тасардаг. Энэ үйл явцад яг манад явж шин. Тэгээ одоо яг ингээд нийгмийн хөрсөн дээр бохор сая сэтгүүлч хэлж байгаа үнэ. Үнэхээр одоо ард түмний амьдрал ямар байна те. Яг бодит амьдрал дээр нам нэг хэсэг ингэж яваад энээс аянда салах процесс явдаг. Тэр салах процесс бол одоо мэдхгүй хизээ байхыг мэдхгүй. Ямар ч байсан эргээд нөгөө жоохон институтчлалтай юм шиг намын чинь одоо ингээ харах юм бол яг нөгөө ардс намын араас практикуудын нэгдэл юм шиг болоо явчихлаа шүү дээ ардын навч тий. Тэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгэм угаасаа нийгэм бухимдалтай байгаа. Тэрийг одоо энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгмүүд бол улам одоо яг тийм болж байгаа юм шиг ингэж мэдээд зарим ч одоо бас ортой тий ингээд нийгмийн чинь нэг тийм улс төрийн хувьд бол нэг докторгүй байдал руу ялангуяа тэр олон түмний сэтгэл зүй улс төрийн сэтгэл зүй гэдэг юм чинь тийм докторгүй байдал руу хөтлөөд байна л да. Гэтэл нөгөө талд нь төр гэж институт байна. Төр бол доктортой түрүүн хэлсэн. Тэгэхдээ тэр доктортой институцийг яг улс төрийн өнгө айсын хэн бий болгодог вэ гэхээр улс төрийн намууд. Намууд бүжигнаад ирэхээр төр өөрөө тэнцэнэ гацаа үүсдэг. Энэ гацааг яаж гаргадаг вэ гэхээр одоо үнэхээр одоо соёлтой нам бол дотроо ярилцаад зөвшөлтсөл хийгээд буулт хийгээд ингээд явдаг. Энэ процесс руу бол одоо хурдан яваасаа гэж бодож байна. Тэгээд энэ дээр ер нь дахиад одоо түрүү ярьдаг юм аа ярих болж байна л доо. Монгол ардын нам уг нь тэр үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулахдаа нэг хэсгийн дутуу орчих юм шиг байгаа юм. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх хэсэг явж ирсэн шүү дээ. Тэрдээ хэрэг итгэл үзүүлэх бол парламентанд тарах хэрэгтэй гэдэг хэсгийг мартсан байгаа байхгүй юу? Зориуд оруулаагүй тохиолдолд марцаж байгаа. Уг нь тэгсэн бол хамаагүй доктортой байх юм шүү дээ тэгвэл. Хэрэг тэгвэл тэгээд саяын одоо
профессор ярьж байгаа юмны гацаа гаргах нь сонгуул байхгүй үү? Сонгуул болоод иргэдэн хэнийг сонгоно? Монгол Ардын намаа дахиад сонгуул. За одоо тэгээд байж идэг. Эсвэл сөрөг хүчин ч юм өөр хин нэгний сонгуул тэгэл дахиад дараагийн засгийн газрын дараагийн парламент нь үүсэх байхгүй. Тэгэхээр энэ бол юм бүр гаццсан систем бол биш юм аа. Энэ бол одоо хэрэг үгээл болохгүй үл тэгэл их хурланд тарж болно шүү дээ. Ямар асуудал байгаа юм бэ? Монголчууд сонгуул хийхийг бол чаддгийн шүү дээ. Тэгээ энэ дээр бас нэг нэмэлт хэлэхэд бол Монгол Ардын нам ман махан байжгаад мах нь бол хоёр хуваагдчих саяхан. Тэгээ саяхан. Тэгээ яасан тэгэл буцаад нийлсэн дэрүүл нэг тийм нэг 12 онд шүү. Тий, сүнчгсэн байхгүй 13 жил 12 3 жилийн өмнө тий. Тэр бол зүгээрээ энэ бол одоо явчихна. Бага урал өнөө маргааш бол Ардын нам 27 28 онд ялах сонголтуу ялахгүй сонголтуу гэдгийг бага урлын гишүүд хийн. Хэрвээ маргааш амар уйсгалан гэж хүн ялах юм бол хэрвээ амар уйсгалан гэж хүнээр намын дарга болгох юм бол Монгол Ардын нам нүүрсний хулгайчдын нам болно. Энэ бол юу үнэн энэ үнэн. Энийг өнөөдөр бүх хүн энийг бодож харж байгаа. Тийм учраас бага урлын гишүүд маргааш хулгайчийг сонгох уу? Намаа сонгох уу гэдэг энэ сонголтын өмнө ирсэн байна. Ирсэн байна. Өнөөдөр энэ намын даргын төлөө өрсөлдөж байгаа өрсөлдөөн бол хавилгын гэмт хэрэгээс сугтж байгаа амьд аатгална. Амьд аатгална. Энэ амьд аатгалыг авчиж ерөнхий сайд болж намын дарга болж энэ бүх хэрэгээ дарах гэсэн ийм л үйлдэл. Та дөрөв жоо нээлтээр өсвч чинь. Яагаад гэвэл их халуун сэдвэр орж байгаа учраас. За би та дөрөв бодох юм бол улс төр судлаач биш. Зүгээр хэвлэл мэдээлэлд ажилладаг иргэн буюу сонирхогч төдийлөн шүү. Спортоор ярих юм бол. За энэ хоёр хүн ингээд яг уулзахаар их найрсаг байдгийг. Их л найрсаг гэж төрийн 3 өдрлийн 20 зогсож штэ. За энэ хоёр хүний зорилго болон алдааг яг одоо хэвлэлээр бол бичиж ярьж байна. Одоо гудамжинд гарсан ч гэсэн одоо баг должин эмээ хүртэл хэлж байна л да. За одоо Зандан шатар 24 оны сонгуулиуд тойргоос гарч чадаагүй. За 6 сард оюун эрднийг огцороход энэ хүн ингээд заламжлаад засгийн газрыг ингээд тэргүүлсэн. Өөрөөр хэлэх юм бол нам дотор бол төдийлөн тэмцэлтэй байгаагүй. Ерөнхийлөгч нь л одоо баг энэ тушаалаар их хүүтэй тохио занхаарч идэм юм одоо хүчээр их хүүтэй фракцийн нөлөөгөр бол болсон гэж үзэж байгаа. Тэнгүүд нам дотор юу гэж ярьж байна гэхлээр гудамжин гэсэн ингэж ярьж байна. Энэ хүн тойрогч яалт байгууллаа гэж өнөөдөр ингээ намын дарга болох хэрэгтэй хүн мөн үү? Энэ хүн магадгүй одоо энэ намын дарга болох гээд байгаа нь ерөнхий сайдын суудлаа баталгаажуулах байгаа нь бол зүгээр өнгөн талын асуудал. Магадгүй энэ хүн 2027 онд эрх баригч намаас эргэлжийн сонгуульд нэр дэвшиж байгаа алсын тэм зорилготой гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл энэ зорилго болон би шүүмжүүлж байгаа талыг ярьлаа. За амар байцгаалыг бол та нар мэдчихэж байгаа. Энэ хүн сүүлийн 3-4 сонгуульд намаа ялт байгуулсан. Намынхаа галтхойг одоо барьж исэн хүн гэж одоо их яригддаг тийм үү. За магтаалыг авч байгаа. Тэр ч утгаараа сая сүүлийн сонгуулиар их хурлын дарга болсон болов уу гэж бодож байгаа. Гэхдээ сонгуулийн өмнөх өдрөмж байнуудаа хууль зүйн сайдаар ажиллаж байсан одоо хурлын гишүүн их хоёр нэг ярилцлагын цагаар орохдоо бол энэ үнэтэй холбоотой хэд хэдэн фактыг ярьсан. Нүүрсний гэрээ хэлцээрээс гадна хүн амны хэргийг хүртэл дурдна лээ. За тэгэхээр энэ хүний бас яг төдийгөөс үдээ хүртэл явсан зам дээр хэд хэдэн бас ийм анхаарал татсан ийм сэдвүүд байна л та. Тэгэхээр би та дөрөөс юу гэж асууж байна гэхээр та дөрөв судлаач хүнийхээ хувьд яг энэ хоёрыг яг алтан оноог дэнслэж байгаа биш шүү. Гэхдээ энэ хоёр яг одоо энэ намын даргын төлөө ингэж тэмцэлж байгаа хооронд энэ хоёртой холбоотой ийм асуудал нэгтчлээ л дээ. Тэгэхээр яах вэ зүгээр юу гэж харж байна? Гэхдээ зүгээр миний хувьд бол тэр хүн амны хэрэг чинь нүүрсний асуудал энэ чинь бидний тогтоодог юм биш шүү дээ. Шүүх хяналтын байгууллага тогтоо шүү дээ. Хууль зүйн сайдаас үл гэж ярьсан шүү дээ. Гэхдээ хууль зүйн сайд чинь шүүх биш шүү дээ. За хууль зүйн сайд бол улс төрийн албан тушаалдаг. Тэр хүн улс төрчийнхөө хувьд юу ч хүнийг хардаж одоо ярьж болно шүү дээ. Хардах хэрэг нь байна. А гэхдээ тэрийн тогтоодог эцсийн газар бол шүүх шүү дээ. Яг энэ дээр одоо жишээлбэл намайг гэмт хэрэг хийгээг байхад нэг хүн тэгээд одоо мөнхөө тим гэмт хэрэг хийцэн гэдэг ингээд яриад нэг хүмүүс хэвээд юм эн чин эцсийн одоо тогтоодог газар нь тогтоогоо тэгж ярих чинь бол буруу байхгүй. Энэ дээр яг нэмэт хэлэхэд арчилсан намын цогт хөрлөгийн байрлал бол бас нэлээд эрүүл харагдаж байгаа юм л та. Шалгуулчгаа тий. Яг тэрийг тодорхой тэгээ тодорхой болгочихоо тий. Тэгээд тэгсний дараагаар гүтгсэн бол тэр гүтгсгүй нь буруутан болог. А хэрвээ энэ гүтгсэн биш үнэн байвал тэгээд тэр асуудлаа шийдэх гэд цогт хөрлөгийн байрлал бол айгүй эрүүл байрлал. Энийг хэлээд байна уу? Энийг хэлээд байна уу? Хэлсэн яриа нь үнэн байгаа бол тий. Улс төрийн хариуцлага хүлээ. Тэр шүүх цагдаагийн байгууллага яв. Үгүй бол тэгээд хэлсэн өөрөө хариуцлага хүлээ гэдэг асуудал. Энэ зөв шүү дээ. Айгүй эрүүл байрлал. Дээрэс нь энэ хоёрын хувьд бол яг туршлагын хувьд бол аль нь ч энэ намайг өдөртөө явах туршлагатай хоёулаа генсекээр ажиллаж исэн. За амар ёслонгийн хувьд бол
яг хоо үнэхээр яг ингээ ярих юм бол 90 оноос хойш Монгол Ардын намыг 3 сонгуул дараалаад ялтанд хүргэсэн бас. Юутай л да. Дээрэс нь мань хүн болвол юу байна уу гэхээр сая баг хуралч байна уу намын гишүүдийн хувьд бол яг энэ юуг энд үнэлсэн байх гэж бодож байна. Түүнээс иш бол нөгөө талдаа бол Зандан Шатрын даргын хувьд бол бас 27 оны ерөнхийлөгчийн сонгуулийг харж байгаа нь ойлгомжтой байна. Хуулийн шаардлага бүх юм хангагдсан тий. Дээрээс бас одоогийн өнөөгийн төрийн тэргүүний дэмжлэгтэй тий. Ийм кандидат л байна. Ингэж байгаа юм л та. Зандан Шатрын ерөнхий сайдын хувьд бол судлаачийн хувьд харахаар улс төрийн намын лидер, улс төрийн намын дарга ямар шалгуурыг хангасан тий, ямар хүн байх ёстой гэж. Яг мэдээж маш олон шалгуурууд байгаа. Гэхдээ нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн, сонгогчдод хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Энийг л асууж байгаа юм тий. Лидер байж ээж тэр одоо улс орныг удирдах байгаа олонх намын дарга байж иж өөрөөр хэлэх юм бол легитим байдал, хүлээн зөвшөөрөх байдал нь илүү баталгаажих юм болов гэж. Яг хөө мэдээж нөгөө нөхцөл байдлаасаа хамаарат одоо юу гэдгийг их хурлын сонгуул ялагдсан хүн намын дарга байж болохгүй гэсэн юм байхгүй л дээ. Ерөн зүгээр судлаачийн хувьд харахад бол намын дарга гэдэг хүн бол намдаа манлайлагч лидер байх хэвээр, хүлээн зөвшөөрсөн байх хэвээр, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрсөн байх хэвээр гэдэг. Тийм шалгууруудаа хангасан юм уу гэдгийг бол бас бид нар бодох л ёстой. Намын баг хурлаар нийт гишүүдийнхээ 3/2-ын саналыг авч чадсангүй ч тэгэхээр лидер муу юм уу? Тэр бол одоо мэдээж нөгөө намын дотоод одоо арчлалын асуудал та чинь намын баг хурлын гишүүд бол За ингээ сая болж өнгөрсөн манай баг хурал 400 гаруй гишүүд гэдэг маань яаж бүрддэг вэ гэдэг асуудал уг яригдах хэрэгтэй баг. За энийг төр хойшин тавиад сонгуулийг ярил л да. Бид нар сонгуул яриад шүү дээ. Улсын хурлын сонгуулиар тойргосоо гараагүй гэдэг. За Зандан Шатар гэдэг хүн Зандан Шатрын тойргоос өмнө бид нар одоо жишээлх юм бол Амар Баясгалан гэдэг хүн 3 сонгуул дараалж яллаа стратегич гэдэг. Гэтэл жишээлх юм бол 2024 оны өнгөрсөн жилийн сонгуулиар гэхэд чинь 47% санал авсан нам шүү дээ. Монгол хүн 2 хүн болгоны нэгийнхэн саналыг авч чадаагүй. Авсан одоо нэг хөрөхгүй санал болгоно. Энэ бол стратегийн биш тактикийн саналууд. Бид нар мэдэн ш нь Монгол Ардын намыг ямар хатуу бүтцээр ажилдаг, өөрийн хорооднууд нь ямар зохион байгуулалттай, ямар их мөлхөө ажиллагаа хийдэг тийм үү? Заримдаа манипуляцийн, заримдаа даалд хууль бус ажиллагааны ийм тактикийн ялалтууд байдаг. Ингээд эн чинь харахад өнгөн дээрээ их бариад сонгуульд ялаад байгаа юм шиг мөртлөө эн чинь үнэндээ бол нийт Монголын ард түмний ялалт нь ялагдал шиг юм болчоод бид нар өнөөдөр ийм яриа сууж байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр зэрэг тойрогт ялагдсан гэдэг энэ асуудал ч гэсэн би нэг өчтөр орой бичиж гаргацсан ба. Энэ 2021 оны сүүлээр үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчилж байгаад үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дахиад орж ирсэн 2 жилийн дотор. Тэ? Үүгээр бид нар профессионал судал нэмэгдсэн намын дарга нарын ширээн дээр хэрэг мэдлийн билүү үлэмж томорсныг мэдж байгаа. Тийм учраас өнөөдөр парламентын дээр намын дарга нар гарчаад байж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг сони юм болоод байгаа хгүй. Би 17 оноос эхлээд 17, 18, 19 гээд бас тодорхой хэмжээнд иргэний нийгмийн байгууллагатай ч гэсэн парламент спикер Зандан Шатартай ч гэсэн ажиллаа явьжсэн хүний хувьд харахад байна шүү дээ. Маш сони юм болсон. Яг ингээ 21, 22, 23, 24 оны процесс дуусаад тарсан чи яасан? 19 оны процессын голд явж исэн үндсэн хуулийн бүх манаач нар дээр ажиллагаа явуулсан шүү дээ. Ер нь одоо ГОК-ыг 90-49% улсад буцааж авах ажлын цаасны ачааны хүндийн голыг өрсөн арднаас эдэг бол хэлмэгдүүлсэн. Жэс Ухаатар гэдэг одоо тэр хуулийн гол процессыг бичдэг манай хамгийн туршлагатай парламентчиг нэг хамаагүй нийслэлийн аж ахуйн ажил руу дэвшүүлэн зайлуулад ногоон автобусны хэрэгт бол хэлмэгдүүлсэн. Тэр нь Жэс Ухаатар ер нь бол тэр дотор хэлмэгдээл ингээл парламентаас харчигтаал өнгөрсөн. За инх баяр гэж Жэс Ухаатарын шавийг яасан? Хууль зүйн амнаас холдуулаад Женко Баталгын нөлөөний одоо алтан гэрэл манай найзлт алтан гэрлийг солиод тавьчихсан. Өнөөдөр алтан гэрэл гарч ирээд манай намын бүлгийн байр суурь бишээ гэдээ яриа зогсож цогтгөрлийн яриаг тий. Гэх мэтчлэнгээр Зандан Шатар ч гэсэн 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтийг 3 парламент амтсан тэр өөрчлөлтийн дунд чинь голдон байсан хүнийг ямар ажиллагаар тэр тойрогт явсан. Тэгэхээр чи яалт ялагдал гэдэг чинь Монголд тийм гоё цэвэрхэн цэмцгэр ойлголт биш болчиход байгаа хгүй да. Чи ялахын тулд тий зорилго нь аргаа зөвтгөөд ямар ч хамаагүй аргаар нам нь ялцдаг. Ялах болгонд нь Монголын ард түмэн ялагдаад байдаг ийм нам тэр нь тарсан дээр штэ. Ийм байгаа юм шүү. Түрүү ярьсан тэр 24 оны түүхийн орчин үеийн хуулбар болсон юм шүү тань хэлж байгаа. Тэгээд за тэр үед буучдаг байсан одоо болохоор бол тэгээд одоо буудахгүй л арай наагурлан өнгөрч байгаа шүү байна л да. Тэгээд нөгөө талаар нь харахад энэ дээр Монгол ардын намыг ингээд нэг
хурж болдгоо юм нэг объект гэж харж болохгүй байхгүй. Дотроо тэгээд одоо хэрүүлээ хийгээд ялагдсан тойрог дээр гарч чадаагүй хүнээ намын дарга болгоно уу? Хинийгээ болгоно. Яг тэр хооргодууд дотроо болгож л байг л дээ. Болгож чадахгүй хохин л байхгүй да хэнийг нэга. Баг хурлаа хийгээд маргаантай үлдчихвэл одоо яах жарахгүй шүү дээ. Тэгэл дараггүй нэг юм легитим дараггүй юм уу, дарга нь баталгаажаагүй юм уу тэгэл ингээ хэрэлдээл явж ийл л дээ. Дараагийн сонгуульд ялагдсан шүү дээ. Тэгэл болов шүү дээ. Яг тэгээд зодон хэлдэгтээ бол санал нэг. Гэхдээ бас ирэх хурж байгаа нам гэдэг утгаараа эн чинь нийгмийн асуудал болчиход байгаа байхгүй юу? Энэ төсвийн асуудал те. Дараагийн бодлого, төрийн энэ бодлого, залгам чанар, төрийн тасралтгүй байдал энэ чинь шууд нөлөөлж байгаа байхгүй юу? Тэр утгаараа ярьж байгаа. Хоёрдугаарт нь сая хиний ярьж байхдаа би бол бас нэг талтай санд бодрог ярьж байхдаа санал нэгдэж байгаа. Ер нь бол бид нэр сонгуулийн реформ дээр том хөгжилт хийх хэрэгтэй. Энэ тойрогоос гардаг тогтолцоо чинь бол явандаа саяын хилээд байгаа нийт сонгогчдын 50-аас дээш хувийн санал аваагүй хэрнээ парламентод олонх болдог. Ийм нэг санал гээгддэг тогтолцоо байхгүй юу? Эн чинь нэвчээд энэ парламентын бүтээмэл олонхыг бүрдүүлэх чинь шууд нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ сонгуулийн реформ гэдэг чинь ер нь бол явандаа цаашдаа энэ тойргийн системээс илүүтэйгээр хувь тэнцвэрс нь намыг дэмждэг систем рүү юу? Тэгэх юм бол нам хариуцлагатай болно, нам илүү бодлогын төлөө явдаг болно, нам илүү чадвартай кандидатуудыг жагсаалт руу оруулж ирэхин төлөө явдаг болно. Энэ реформ бол цаашдаа бол явах хэрэгтэй гэж байна. Хоёрдугаарт нь юу вэ нөхөр? Нам бол одоо хуучны энэ олон түмний намын энэ нүсэр бүтцээсээ татгалзах хэрэгтэй. Сум, хороо, баг, дүүр юу? Одоо энэ хатуу гишүүнчлэл. Одоо энэ чинь дөрвөн хүний нэг намын гишүүн болчихсон сууж штэ. Тэгээ хатуу гишүүнчлэг болох хэрэгтэй. Одоо олон хартай. Бүх хүн утсан дээрээ цахимаар мэдээлэл авч байна те. Нам цахимжих хэрэгтэй. Явандаа угаасаа цахим сонгогч гэж гарч ирнэ. Тэр учраас тэр зүй бол нам явсаар байгаад насан туршсан нэг 2 сая 200 мянган хүн Монголд байгаа шүүгээ. Тэгэхээр парламентд судалтай одоо 5 нам нь нэг 600 гаруй мянган хүнтэй байгаа байхгүй юу? Энэ өөрсдийн вебсайтаар байгаа мэдээлэл шүү дээ. Тэгэхээр нэг 4 хүний нэг нь л баг одоо нэг парламентд судалтай намын гишүүн нэртэй. Ботор амьдрал тэд нар тэр намынхаа идэвхтэй орохгүй л ойлгомжтой шүү дээ. Нэг юм гажуудсан улс төрчдийн судалтай сууруулж чаддаг байна. Тойргийн систем чинь тойргоо томсгочор чинь бүр илүү том мөнгөтэй хүн явна. Тэн дээр бохир технологи явна. Төрөний бодрон хэлээд байгаа үнэн шүү дээ. За. Яг шудраг өрсөлдөж байгаа нь бол баг. Та юм байна уу? Яг нөгөө нэг сонгуул гэдэг намын тухай хөгжлийн тухай асуудал руу хайлтарч орж иж мөнхөд тогшийн юм дээр бас нэмэлтгэхэд ингэсэн. Одоогоос 6 жилийн өмнө Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахыг бид нар хэдэн судлаачид сууцгаас суугаад тэн дээр яг энэ асуудлыг ер нь засаглал гэдэг зорилтыг бичих хүрээнд бид нар ярьсан. Улс төрийн нам цаашаа яах ёстой юм бэ? Монголын улс төрийн намуудын хөгжил хаашаа явах ёстой юм бэ гэж. Тэн дээр бол нэг 3 гол санаа утга санааг оруулсан. Нэгдүгээр улс төрийн нам бодлогын нам байх ёстой. Бодлогоороо мэтгэлцдэг байх ёстой. Яг гоо одоо ингээ парламентын мэтгэлцээний гой жишгүүд орж иж тий. Сая намын даргын одоо юун дээр баг хурал дээр бид нарт хаалттай байсан ч гэсэн бодлогын мэтгэлцээ явсан гэдэг мэдээлэл ирсэн. Бодлогын нам болох ёстой. Бодлогоор өссөн. Хоёрдугаарт яах ёстой гэхээр гишүүнчлийн асуудлыг заашгүй байх ёстой. Хатуу гишүүнчил. Өнөөдөр дэлхийн нийт улс төрийн намын хөгжлийн чиг хандлага хаашаа явж байгаа юм бэ гэхээр энэ гишүүнчил нь өөрөө уян хатан байх ёстой гэдэг асуудал. Гуравдугаарт намын дотоод арчлал ил тод байх ёстой. Тэр яагаад одоо баг хурал дээр болж байгаа зарим нэг процесс нь хаалттай. Гэхдээ яг тэр нөгөө мэтгэлцээ бусад зүйлс нь бид нарт сонирн биш үү те. Энэ чинь улс орны одоо ирэх барьж байгаа гол нам тэр намын одоо намын дарга дээр өсөж байгаа хүмүүс нь бодлогоороо мэтгэлцээд хэн хэмбэ гэдгийг бид нар үндсэн даяар бас хараа суумаар шүү дээ. За. Тэгэхээр хонхоо зөхиос ч өмнө нэг мөнхөд тогтворын хэлсэн дээр нэг жоох эсрэг саналтай байгаа хэлчихдэг хөө тойргийн тухайд бид нар яг өнөөдөр сонгуулийн тогтолцооны тухай тодорхой ярих цаг хугацаа алга байна. Тэгээ зүгээр эргээд бид нар нэг 35 жил нэг 8 сонгуул хийвүү те улсын хурлын. Ингээ харахад юм штэ. Одоо энэ өнөөдөр маргаан болоод байгаа энэ оюу толгой тийм үү? Одоо за энэ ухаан утга гэл маргалддаг 5 толгойн. За сая энэ өнгөрсөн жил улсын хурлаар ороод зарим нь сая зан шатрын кабинетээр буцаагдчихад байгаа 14 мега төсөлтэй. Иймэрхүү нэг тийм одоо хамгийн клиентлист шинжтэй, хамгийн коррупт тийм үү? Хамгийн ийм авилгацсан маягийн шийдвэрүүд дандаа профессионал ийм намуудын дотроос профессионал суудлууд парламентод нэмэгдсэн үед гараад идэг. Тэгэхээр эн чинь юу гэхлээр тэгэхээр жаргал докторын хэлж байгаа шиг бид нар энэ сонгуулийн энэ реформ хийх сонгуулийн тогтолцоог хийхдээ яг энэ нам гэдэг чинь өөрөө тэр яг одоо хантигдуу ч юм уу судлаачдынхаа тэр тодорхойлсон төлөвшлийн шатыг дамжаагүй орчин үеийн улс төрийн институцийн хэлбэрт ороогүй байхад профессионал загвар руу оруулчихар зэрэг эн чинь клиент бүтцэд үйлчлдэг юм болчиход байхгүй Монгол. Тэрийг тодорхой хэмжээнд яг мажоритар буюу шууд ард түмнээс шууд төлөөллийн маягаар сонгогдсон парламентээр хянаад засаж залруулад явсан ийм процесс давтагдж идэх шүү гэдгийг
нэг тодруулаад хэлцмээр. Наад санд гэдэг системч яахгүй цөөнхөн санд авсан нам парламентэд бүтээмэд олох байсаар л байна. Тэгэхээр бид нар яаж баг гээх үү? Тодорхой хэмжээнд пропорционал намын аппаратаас орж ирсэн нь өөрөө яаж илүү ардчсан ард түмнийг төлөөлөх. Гэхдээ одоохондоо бол 100 пропорционал болгочих гэж байгаа юм биш. Намуудын төлөвчдийг бол харах хэрэгтэй. Хэрвээ энэ тодорхой байдлаар шилжих. Тогтолцооны өөрчлөлтөд оруулах юм бол магадгүй дээд танхим хэрэгтэй ч гэж магадгүй. Хэрвээ 250 сая тонн нүүрсийг одоо тэр намрын инх баяргуун ярьж байгаа шиг 10 тэрбум долларын алдагдaltaй худалдахаар ийм гэрээ байгуулсан бол энэ бол маш одоо буруу гэж би бол хувьдаа үзэж байна. 36 их найт төгрөг буюу манай өнөөдрийн хэлцэж байгаа төсвийн 1 жилийн төсвөөс илүү их мөнгө алдагдaltaд орох тухай асуудал яригдж байгаа учраас энэ их ноцтой. Тэгэхээр ард нь бол энэ ард иргэд байгаа. Бид нар бол маш сайн нарийн мэдээлэл байхгүй. Яг тэр хэдэн төгрөгөөр хэдэн доллараар борлуулж байгааг бид мэдэхгүй гэж олон гишүүн хэлсэн байлээ. Одоо хэдүүлээ сонгуулийн системээр ороо авчлаа тий. За найзуудаа нэг юм байна. За ямар ч үсэн 8 дугаар баг хурланд биш бид 7 гэж хэлээдсэн. За 8 дугаар баг хурал нь бол шийдвэрээ гаргаад их хурлын спикерийг ингээд намын шин дарга гэдээ одоо ингээд болгочлоо. За удахгүй ингээд дээд шүүхтэр очих байх. Тэгээд нийслэл аймгийн намын хороод ч гэсэн одоо ингээд шин даргатай баяр хүргэсэн одоо юм алан бланктай цаасууд бол энэ олон нийтийн сүлжээнд хөвөрж явах шүү. Та харсан баг тий. За тэгээд юу хөө энэ ч одоо юу л болоод байна л да нөгөө та нар мэдчихэл байгаа бах. Одоо Монголд ч нөгөө нэг юм төр булаалцсан хаад гэдэг ном сая хэдэн жилийн өмнө НЭПК хувьлаа гаргацсан байсан надад харсан л баг. За манай түүгэнч байдаг дөө хувьлаа ариг бүх гээл за одоо Мандуул хаан Батмөнх Жонон гээл одоо зөндөөлийн болж илаа. За тэгээ одоо нөгөө баг хаад үеийг бол дурсааж явах те. За орчин цаг сонгодог урлаг гэх юм бол одоо Ромео Жулиетыг нөгөө Монтеско Капулетийн гэр бүл чимшиг те. Эсвэл одоо нөгөө Эжбо гэж цуурлаа гэдэг нөгөө хаан ширэн лөө тэмцэлгээр цуурлоо те. Тэрэн шиг одоо тэрнээс баг сонирхолтой юм олон ангит одоо юм үйлчлэгээтэй юм кино одоо өрнөж явах шиг байна. За тэгээд амар өсгөлөө ингэ сонгогдсон. За тэгээд түрүүн та нарыг ярилээ л дээ. Хамгийн том сөрөг хүч одоо сөрөг хүчин шиж болох юм уу гэж саяхан хүртэл хүнжилт байлаа. Тэгээд одоо гараад ингээд гал цогтой нэг юм мэдгэл гаргасан. Амар эсгэлаа гоо чи ингээд өөрөө ингээд хуулийн хэлтийн байгуул шалгуулчаа дараа нь тэгээд намын дарган дээр болно үсттэй гэд. Тэгээд бүр юм мэдгэл гаргасан. За тэгээд амар эсгэлэн болоод ирэнгүүт эсэргүүцсэн нэг. Манай намын дотоод асуудал битээ оролцоод байгаарэ. Тэ өөр өөртөө асуудлыг шийдийгээд. За нэг хоёрдугаарт засагт одоо хүртэл наалдаастай байгаа хүн нам. Маш янаг гэмээр юм мэдгэл гаргасан. Харсан уу та нар? Энэ дээр иргэний зоригтой нэг дизайнер хийсэн юм шиг үнтэй шүү дээ. Хоёр мэдгэл. Хойд солонгосын удирдагч Ким Жон Унд одоо юм тийм заглагаа мэдээ ирсэн юм шиг л юм байсан л та. Дараагийнх нь бас нэг их янаг захиа хоёр бас засагт байгаа. Манайхан хийгээд өгч юм шүү. Нөө тийм үү. За ямар ч сайн нэг адилхан явж байгаа. Засагт байгаа хоёр нам нь бол жижиг хоёр нам нь бол ямар байслаа сонгогдсонд бол маш их тийм одоо таашаалтай байгаа. Тийм. За тэгээд ардсан нам бол нэг юм байр суурь илэрхийлсэн. За одоогоор бол энэ үндэсний эсэл ямар нэг байр суурь илэрхийлээгүй. Би бүр хайж үзлээ. Ямар нэгэн мэдгэл гаргасан юм чи байхгүй л. Яг хөө засагт ороогүй гэж болно. Гэхдээ мэдээж байр суурь илэрхийлэх болов гэсэн хүлээл байсан боловч талаар болсон. За энэ дээр хэдүүлээ яриагаа үргэлжлүүлээ. Амар эсэлэн дарга хурлын дараах өдөр нь ингээд нөгөө аппаратынханд ингээд өдөртөх аппаратынд уулзсан шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол энэ нөгөө орж ирж байгаа видеог нь явуулчихгүйсэн юм уу? За би та дэг ярьж чад монтажаар гараа явуулчихна тий. За одоо энэ дээр та нар ямар бодол та дөрөв? Үгүй зандаа шийдвэр дарга ч гэсэн сонгогдсон бол ийм захианууд ирнэ шүү дээ намуудаас. Ялгаагүй ирнэ шүү дээ. Тийм үү. Тийм чинь амар эсэлэн даргадаа биш. Зандарчтан манд явуулж. Тийм чи. Манд явуулж байгаа. Яг нөгөө алиндын ч ирнэ шүү. Улс төрийн соёл талаасаа харах юм бол энэ бол би бол хэвээл үздэг гэж байгаа. Дээрээс нь амар эсэлэн даргын тэр өчтөрийн орж иж байгаа бичлэгийг харсан л да. Хараад тэр бол зүгээр тэгтээ тэргүй өмнө нь энэ намын аппарат дээр те 8 жилийн турш ерхэн нарийн бичгийн дарга хийчихсэн бүхэл хугацаанд одоо намын аппаратын нэг хэсэг байсан. Тэгээ буцаад орж ирэхэд амар эсэлэн дарга байна уу, зандан шатар дарга байна уу, хинч байсан одоо Монгол Ардын намын соёлыг бол бид тэгж харж байгаа. Намынхаа дарга нэгэн сонгогдсон тохиол намын даргаа яваад тэр соёлоороо тэр хүмүүс хүлээж авч байгаа. Соёл гэж чинь тэгвэл сая энэ Болор Эрдэнэ түрүү хэлсэн шүү дээ. Сая 9 сард хичээл сургууль ороход ингээд нэг ангид ингээд 60 70 хүүхдүүд нэг ширээн дээр ингээд 3 4-өрөө сууж чинь 3 хэлжэр хичээл чинь гэхэд энэ намууд ингэж мэдгэл гаргасан уу? Сая тэр 16 настай 32 настай тэр эмэгтэй хөнөөхөд энэ намуудын мэдгэл гаргасан уу? Гаргаагүй.
Тэгэд ингээд нэг намынх нь ингээд дараа сонгогдонгууд ингээд маш хурдын постэр гаргасан гэж би гайхаад байна. Энэ дээр нэг юм шүү дээ. Яг яагаад энэ дорж хантай тэр иргэний зориг ногоон нам гаргаж байгаа нөгөөх нь эцэг намд байхгүй юу та. Тэгээ тэрэндээ одоо мэдээж хэрэг тэр манийх нэг дарга гарчлаа хин гарах нь ч байдлын алга те. Тэрийг гаргахад орж хаан тэнцээ очиж одоо хүндэтгэлээ илэрхийлж тавьчих яваа байхгүй юу та. Өөр хүн байхгүй. Хоёр нөхцөл байгаа шүү. Нэгдүгээр төрөн бийсэн аль нь ч гарсан явуулнаа. Тий, засагт орохын үлдэхийн тулд. Гуравдугаар юу вэ нөхлөө нөгөө том номын зүгээс чинь бас нийгмийн легитимийг хангах цаашдаа дээд шүүхтэр шийдвэр гаргуулах те. Бусад номууд хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэгээд гэдэг тийм одоо улс төрийн политик тактик хийж байгаа байхгүй юу? Аль аль нь явна шүү дээ. Тэр бол одоо мэдэхгүй дээ. Одоо чинь иргэний зориг ногоон нам хүн намын тухайд бол зулах хэлчлээ. Тийм чинь аавдач гэх юм уу баяр хүрж штэ. Нөгөө Дорчан Дамрагчлаа хоёрын парламент дээр ингэж хинэн шимжээ зургийг бас өгөхгүй юу те. Яг тэр түрүүн миний дурдаад байгаа дахин үзүүллийн нэмэлт өөрчлөлт оруулах ажилд бол Амрагчлан Дорчандыг өмнөө барьсан штэ. Шаврын алтарыг уулсан штэ. Тэгээ энэ хоёр чинь нийлээд одоо аман дээрээ олон намын арчлал, улс төрийн намуудын тогтолцоо яриад байдаг. Түрүүн хэлээд шүү дээ би ялагдал нь ялалт болдог. Энийг сони юм байгаа Амрагчлал нийгэм ярина, тэр нь заавал эсэргээрээ хэрэгждэг. Ингээ олон намын тогтолцоо гэж ярьсаар байгаад сүүсүүлдэ яасан. Намууд болохоор бүгдээрээ ирэх байх намын угжны хургнууд болж өрсөн. Бүр луугантүр хүртэл угжны хург шиг болж сонголт орсон. Тэгэхээр одоо иргэний зориг ногоон намыг харъя. Тэр дотор нэг хэцүү гишүүнтэй болчиход байна шүү дээ. Улсын их хурлыг бол ер нь ингээд одоо тогооны альчуур болгож шүү дээ тий. Тэгэхээр энэ чинь тэр хаанаас оруулчаад ямар хүний нөлөөллөөр тий Женко Батлахын нөлөөллөөр юм уу орчоод оюутны засаг одоо тэгээ энэ цуг Амрагчлалтай цуг нийлж эргээд нам дээрээ үлдэх гэж байгаа энэ улс төрийн талд өвхөн хатан ажиллаж шүү дээ. Тэгэхээр ингэж ажиллаж байгаа намчин бол нөгөө тал нь гараад ирэхэд баяр хүрэх байсан үгүй юу гэдэг бол энэ бол улс төрийн хувьд үгүй ах магадaltaй. Баяр хүрэхгүй ах магадaltaй тий. Эднэр маань зүгээр энэ улс төрийн энэ хоёр тал төртөө ойлгомжтой гарцсан биз дээ намаа дамжаад намууд хоорондоо өрсөлдөхгүй нам дотроо ингээд ийм факшнууд үүссэн. Энийгээ бид нар бодит байдлаа хүлээн зөвшөөрч яг үнээр нь одоо ярих хэрэгтэй шүү. За нэг номуудад бүгд хүргэнэ засагтаа хэлтгий. За тийм би хэлсэнтэй нөгөө нөлөөж байхгүй юм шүү дээ. Амар уйцаадлан дарга болсонтой холбоотойгоор нийслэл улаан аймгийн намын хорууд бол яг ийм ижилхэн буланктай цаасан дээр ингээд баяр хүргээд одоо ийм бичгүүд ингээд ирж байгаа. Одоо ч та бидийг сууж хат дараагийн аймагуд битсээр л байгаа. Ирсээр л байгаа. За яг энэ дээр хартаа хэлэхэд арчсан намыг санаж байна уу? Нэг их хурлын тэр UV Palace болгоод нэг том газрын зурган дээр хороод сумын нөхдүүдэнд хамгаад авцсан те. Нэг тэгээ нэг баталгаажуулахсан орлого хийжсэн шүү дээ. Хэдэн жилийн өмнө. Тэрний Б хөлбөр нь байгаа үстэй. Өнөөдөр та бүхний дунд ч сууж байгаа сэтгүүлчид айдас давцсан байгаа шүү. Үннээ хэлэлтэй та нар. Хэвлэлдээр эвгүй юм бичих юм бол хогчин шүү гэдэг үгийг нэр бүхий хэдэн сэтгүүлчдэд хэлсэн. Үнэр цэцгийг бид мэдж байгаа. Одоо энэ Б2 надад яга өчрөхөд байгааг нэг шалтгаан нь үнэр цэцгийг барьж хорих гээд байхад нь болоо бид ийм замаар явж болохгүй гэдэг зүйлийг хатуу байр суурьаар илэрхийлжсэн. Тухайн үеийн намын дарга оюун эрдэнэс. Тухайн үеийн бидний уулзалтанд Цодбаатар байсан. Зандан Шитар байсан. J2 байсан. Тэр үед биш та харин оюун эрдэнэ бид ийм замаар явах гэж байгаад бүгдээрээ энэ төрөөс ажил төрлөө өгөө зайлцгаая гэдэг үгийг хэлжсэн шүү. Харамсалтай болоогүй. Үнэр цэцэг шорон цуусан өчнөө ам өчөө хөгжиж арай гэж нэг гарч ирсэн. за үйл явдлын 1-р анги сериалын 1-р анги болоод өнгөрсөн. Одоо 2-р анги эхэлж байна л да. 2-р анги гэдэг маань энэ чинь хуулиараа юм биш үү? 60 хоногийн хугацаанд улсын дээд шүүхэд холбогдох материалын хамт өмнөх дарга нь өгч бүртгүүлнэ буюу оюун эрдэнэ одоо ингээд энэ шинэ намыг батламжих асуудлаар одоо өргөдлийг энэ шүүхэл гаргах юм байна л да. Бид гэж ойлголоо. За тэгээд нийгэм тийм ярьж байна. Шүүгч өндөр хэн томилтэй. Шүүхийн цаана хэн байдгийг гэсэн юм ярьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол амар уйцгалын эхний даваагаа давсан боловч шууд намын дарга бол хараахан болоогүй байна. Нэгдүгээр 60 хоногийн дотор шүүх гэж байгаа боловч энэ намын чинь их хурл нь товлогдчиход байгаа шүү дээ. Товлогдсон байгаа. Тэгээ энэ хүртлээ ингээд зунгаарлаад ингээд яг дарга мөн ч юм уу үгүй ч юм уу эсвэл дахиж одоо бах хурлаа явуулах гэдэг юм уу эсвэл их хурлаараа одоо энэ эхний сонгуулаа хүчингү болгоод зандан шатар болох гэж байгаа юм уу гэсэн нэг юм юмуд хөвөрж ийн л та. Энд дээр та нар судлаач юу нэр намын дөрөн дээр байгаа шүү дээ. Их хурлын чидэд цагт багварл юг намын даргаыг тодруулна гэх тэр процесс яваад одоо ингээд их хурл бол
болдгоороо болно. Тэгвэл их хурлын хамгийн гол шийдвэр гаргадаг гол цөм нь баг хуралдаа явж шин. Өөрөөр хэлбэл Монгол Ардын намын удирдах дээд байгууллага их хурлын чөлөөт их хурлчин бол баг хурс гэдэг гэж байн хуралдаад байж чадахгүй шин. Тэгэхээр 11 сард бол миний бодож байгаагаар бол одоо баг хурал ингээ шийдвэр гаргасан тохиолдолд бол 11 сард гээд их хурлууд ёсчлол явах гэж бодож байна. Та төдийлөл нэг өөрчлөлт гарахгүй гэж байна. За та нар өөрөө батлаа. Мэдгүй тэр Монгол Ардын намын гишүүдийн шийдэх асуудал шүү дээ. Хинийгаач гаргасан юм ялгаа байхгүй дээ. Одоо явж байгаа шийдвэр гаргацаа баг хурал шийдвэрээ гаргачихсан. За баг хурлын шийдвэртэй холбоотой янз бүрийн тайлбарууд явж байгаа ч гэсэн зүгээр хөндлөнгийн процесс талаасаа харахад бол энэ дэр ямар нэгэн асуудал байхгүй бол дээд шүүхтэр очиод магадгүй энэ бол зэрэг дээд шүүхийн л асуудал. Мэдээж гэхдээ дээд шүүх шийдвэр гаргахтаа бол энэ дэр харин дээд шүүхийн шийдвэр нь өөрөө түүний эффект нь баталгаажуулсан батламжлах эсвэл батламжлагтай холбоотойгоор гарах эффект нь өөрөө бас дахиад асуудал үүсэх баг тийм мэдээж дээд шүүхийн зөвшөөрөө явчих юм бол энэ дээр ямар нэгэн байдлаар асуудал үүсэхгүй баталгаажуулгоотойгоор дахиад улс төрийн хямрал дахиад нөгөө энэ цикл рүүгээ бид нар ороод явах л тийм л асуудал руу орчихсон. Бид нар ингээд тэр ардны намын дотоод намын дүрм журам тэр одоо жишээ нь хурал дээр зарим нь гарцаа нүлцсэн гişүүдээрээ тий санал тоолцсон гэдэг ч юм уу. Энэ процессоо одоо стол золиос судлаач хэлж байгаагаар тэр нам дотроо ярилцаад шийдээд шүүх рүүгээ шийднэз. Тэгэхээр энэс өмнө бид нар би нэг юм түүх гэх юм уу дурсамж яриа л та. Нэгэн цагт нөгөө өнцөлийн цэц рүү Нанзад орч гэдэг хүнийг томилоод ингээд өнцөөл судлаачид юу нэсэргүүцээд ингээд нэг тийм судлаачид бид нар уулзалтаж ярилцсан. За ингээд тэн дээр тэгсэн чинь өнцөөл дотор байдаг одоо өнцөлийн цэцийн гишүүн нь хуульч таслал улс төрийн тий одоо хуулийн таслал улс төрийн ийм туршлагатай гэдэг дээр энэ таслал юуг хэлж аваа гэдэг ийм маргаан одоо ийм хэлэлцэл болсон. Бөгөөд гэж ам уу буюу гэж ам уу. За ингээд хэлэлцэжсэн чинь би одоо энэ хүний эрхийн үндэсний комиссийн дарга сүнжид их гоё үг хэлсэн. Бүгдээрээ энэ цэг таслаа болио тий. Бид нар ер нь энэ арчлал бид нар ер нь энэ нийгмийн үндсэл зарчим гэдэг чи юу ах хэвчээ тэрийг харъя. Тэгэхээр сая ингээд хэлж чинь тэр уурхаа хулгаас тийм үү бортыг админерал одоо тэр хүн амны хэрэг генетрэ шүүхийн процесс явах хэрэгтэй ч гэсэн бид нар зарчмын хувьд энэ орчин үед улс төрийн систем гэдэг бол Монголд мартагдсан байж магадгүй ч гэсэн энэ бол ёс зүйн салбар. Энд улс төрийн ёс зүй гэдэг юм байх хэрэгтэй. Тэгэхээр улс төрийн хувьд те олон нийтээс харахад ёс зүйн хувьд ийм төвшөнд байгаа хүнээ бариад цаашаа улс төрийн намын хувьд явал та тий. Тэгээ одоо золоогийн хэлж байгаагаар тэг сүрүүл тэгэл таруулт харна үстэй тий. Тэгээд би энд нэг зүйлийг бас хэлмээр байна. Одоо дээр тэр ТV-с дээр бас нэг гэлцэж чад хэлсэн. Хүн амьдраад эрдэм ном сураад амьдралын туршлагатай тий тодорхой хэмжээнд амьдралыг таниад за би нэг улс орондоо ийм зүйл хий гэд намд ороод намдаа үзэл баримтлаа илэрхийлээд арт өмнө очиод мөрийн хөтөлбөр дэвшүүлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би энийг төрийн бодлогоор хэрэгжүүлж чадна гэдэг амар өсгөл чинь тэнд парламентд сууж байгаа юм байна. Тэр их хоёр дарахтаа би санал нэг байгаа. Парламентын спикер гэдэг хүн бас ерөнхийлөгчийг нам бус бодлого хэрэгжүүлж явах хэрэгтэй. Тэгэхээр нэгэнт арт түмний өмнө мөрийн хөтөлбөр дэвшүүлээд нэгэнт төрийн институт дотор байршиж байгаа үжиж буцаад ингээд нөгөө өчил төрөгчгүй одоо усгүй болцсон загас шиг намдаа орохгүй бол өгөх гэдэг эн чинь ч гэсэн улс төрийн ёс зүйн хувьд зарчмын хувьд бас яригдах хэрэгтэй. За энэ ингэж яриад байгаа л да намар өсгөн сая тэр намын хурлын өмнө ингэж ярьсан. Замдан шатар өөрөө даргуулад намайг дэд дарга болооч гэсэн. Тэгвэл нөгөө хөх тэнгэрт хоёр нар манддгуутай адилхан амар өсгөлн хий нэгний сүйдрлэх өксөөг л баг л та. Өөрөөр хэлэх юм бол энэ хүнд зөвхөн их хурлын спикерээс илүү өөр улс төрийн бас тийм амбиц карьер байхыг бол үгүйсэхгүй. Зандан шатрын хувьд ч гэсэн бас 27 оны сонгуулийг харсан л байх. Аль альд нь бол ийм улс төрийн ашиг сонирхол гэх юм уу бас нэг шатраар ярих юм бол дараагийн нүүдлийг бол тооцч л байсан болов би бодож байгаа. За одоо сая болроо ингээд дурдаад өнгөрлөө те. За яг энийг дараа нь төлөө ярина. Энэ намын хурлын өмнө бээг бор ирж шүү. Тэгээд энэ амар байцлалтай холбоотой зүйлүүдийг ярьсан л та. Энэ дотор сая та хэллээ. Нүүрсний асуудал буюу тэр бортыг админерал гэдэг одоо тэр компани асуудлуудыг ярьжсэн. Тэр ч байтугай энэ одоо нүүрсний сонсголтойч гэдэг юм уу? Энэ нүүрсний одоо юм хулгайтай холбоотойгоор өвөр Монголын иргэн хүртэл Монгол учир хөтөлбөр нас орсон цогцыг нүртэл яаралтай чандралсан гээл тэ сүүлд нь гэр бүл хүмүүс гарч ял тийм биш миш гээл. За тэгэл олон асуудал ярьж ирсэн л та. Тэнгүүд би бодохдоо зүгээр зандан шатрын тавьж байгаа нэг хүзэр бол амар ойсгаланг бол ер нь бол хууль бус зүйлтэй их олон жил орооцолдож ирсэн. Магадгүй зарим
энэ хууль одоо гэмт хэргийн залмаас эцэг байх магадaltaй гэсэн юм зүйлийг нэм шидэж өгч юм л та. Тэр ч утгаар арслан нам бол одоо энэ амар өслөн бол сайн дураараа шалгуулаад тэгсэн цаг та нар намынхаа одоо энэ тамгыг авсан дээр үгсэн нэг юм явж чинь те. Зүгээр би тэр гишүүний ярьсантай гэхээс илүүтэйгээр энэ хоёр хүн хоёулаа одоо нөгөө замлна гэх юм уу улс төрийн энэ зам нь цэвэрхэн байж ил энэ сонгуулийн сумгаал өөрчлөх ёстой л доо. Гэтэл энэ хоёрт хоёуланд нь ингээ яг өнгөрсөн гიშгсэн замыг ингээ харахаар асуудлууд байна. Тэгэхээр зүгээр ингэж одоо ийм олон зүйлтэй одоо та түр хэлээ л дээ шүүхэ тогтооно гэж ах шиг байна. Гэхдээ барин 50 өгүүлж байгаа энэ зүйлүүд чинь сүулдэ тэр гишүүн хүртэл аатай гэд баримт өгч харагдан лээ. Би над байгаа баримтууд энэ гээд. Гэт энэ хүн одоо яг ийм цагууд ингээд намын дарга боллоо тэр сарл байшингийн тэр сарнаа те байшингийн эзэн болоод дараа нь нийгэмд яаж хүлээмж өргөдөг бол яах вэ та нар юу ч бодож байна. Өдөө сонгуульд маань ялагдсан шүү дээ өөр яа. Тэгээд гэхдээ бид нар дээр нэг энэ дээр сая яаж хад нэг эерэг юм байгаа юм. Энэ хоёр нөхөр аль нь иргэдэд сонгогчдод таалагдах гэдэг байна. Тэр нам дотроо ярьчих биш одоо би яг паблик гарч ирэл янз бүрээр одоо доош нь ижин штэ буруудах гэж муулж जैन те. Тэр чинь биднэрт төрүүлсэн юмуд байхгүй иргэдэд. Энэ муухай бие сайхан гэдэг юм а яриад байгаа штэ. Тэгээд иргэдэд таалагдах гэж одоо нэг оролдоод байгаа нь бол нэг Монголд арчил байгаагийн нэг шинж юм л та тэр чинь. Тэнцэнэ чимээгүй хүн шиг учраас олчих биш те. Хоёрдугаар тэгээд таны асуултанд бол тэгээд маань ялагдсан шүү дээ. Өөр юм байхгүй та. Би дахиад асууч. Одоо дахиж асуух та дуруу хариулаарай. Энэ хоёрыг зориглол гэж хэлэх үү? Зоосон нөгөө тал нь тэнэглэл гэж хэлэх үү? Эдгээр үйлдэлүүд нь 27 оны ерөнхийлөгч болон 28 оны парламентын сонгуульд Монгол Ардын намын одоо яг тэр ялах уу эсвэл ялахууд нь нөлөөлөх үү гэж би асуугаад байна. Шууд нөлөөлнө. Шууд нөлөөлнө. Бодлого үйл ажиллагаа одоо намын дарга аваад ямар шинжилэл, ямар өөрчлөлтүүдийг юуг санал болгохын үнэхээр одоо тэгээ шинжилгээ өөрчлөлтийг хоёулаа гой юмнууд зөндөө амлсан байсан тий бодлогын мэтгэлцэн дээрээ хальцсан. Тэгэхээр тэгвэл тэрийг одоо гараа хэрэгжүүлэх хугацаа байна шүү дээ. Харуулал та тий. Үйлдэлээрээ харуул, хилээд биш үг үйлдэлээрээ харуул. Сонгогчдод тэгэхээр тэргүү дүнгээ тавина. 28 оны 27 оны ерөнхийлөгчийн сонгуул гэдэг нэг сонгуул гэж байна. Үргэлжлээ жилийн дараа улсын хурлын сонгуул болно тий. Ардсан нийгмийн манай улсын одоо ганц түрүүнээс хойш миний ярьж байгаа нэг бид чинь Төв Азийн цээжиндх тий Азийн цээжиндх ганц ардсан орн байхгүй юу да. Өнөөдөр дэлхийн 8 тэрбум хүнээс дөнгөж 5% л ардсан улсад амьдарч байгаа. Тэрнийх нь нэг хэсэг нь болоо бид нар явж байгаа. Түүгээрээ бид нар тий барахтай тий. Ямар ч байсан сонгуулаа бид нар бодлоонгүй хийгээд сурчлаа шүү дээ. Тэгэхээр ардсан сонгуулаараа бол бид нар үр дүнгээ тавьчихна сонгогч тий. Таны асуултанд зүгээр нэг аль тавч хариулахад 27 28 онд нөлөөлж таарна. Энийг би 24 оны сонгуулиас бүр эхэлтэй гэж бодож. 24 оны сонгуульд ороход ер нь ухтаа бол энэ гинсэг тий 8 жил авч явсан гинсэг тухайн үед намын дарга байсан оюутны хоёрын легитим буюу олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх чанар тухайн үед дууссан байсан. Сонгуулиас өмнө шүү. Тэ яллаа гэж одоо 47% яллаа гэхээс өмнө дууссан. Тэгээ яагаад тэр нийгмийн тэр илүү өргөчлөөтэй өөрөө өөрсдөө бүтээсэн тэр капиталуудыг татаж наасан тэ жигсаалтанда түүгээрээ тэр тодорхой хэмжээнд 48-аас 18 шүү гэхдээ наажгаад пропорционал хуваасаа 18 хүнэл гаргасан. Нийгмийн бүх капиталыг бүх одоо залуучуудын тийм ээ хайртай дэмждэг, итгэдэг, хүндэлдэг хүмүүсийг нааж иж 18 гарсан байхгүй. Тэгэхээр нэгэнт дууссан байсан легитим ингээд чирээд яваад штэ. Тэ? Тэгэхэд эн чин одоо ингээд дахиад тэрийг бүр улам дээшлүүлээд бүр улам өөртөө ингээд төвдөө ороод ингээд бантуутахад хар чинь дараа нь үргэлжлэх нь үрд амар боломжтой шүү. Ядчитэл нөгөө наасан хүмүүсээ нүүрнүүдээ хэрэглээд дуусчих шүү. Яагаад гэвэл манад аль ч намуудын үед бол үндэсний хэмжээний лидерүүдэд бэлтгэн гэдэг тийм хүний нөөцийн бодол алдагдсан байхгүй. Одоо ингээд ардсан намч ба, ардын намч ба, за парламент судалдаг хүн намч ба гэл дараагийн одоо ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэх вэ гэл тэгэхэд одоо өнөөгийн ерөнхийлөгчийн явуулж байгаа бодлого үйл ажиллагаатай ингээд харьцуулаад тэр төвшөнд төрийн тэргүүн хийгээ явуучих кандидат хэн байна вэ гэдэг асуудал эргэлзээтэй байхгүй. Хэцүү. Тэгэхээр эн чинь цаана улс төрийн намуудын нэг том юм ерөөсөө цомхон бүтцтэй үндэсний хэмжээний том лидерүүдэд бэлддэг тэр юмыгаа хийгээг ингээ явцсан. Өөр ингээл одоо сонгуулийн сүлжээ өөр юмар ингээ сонгуульдаа ордог болсон. Лидерүүдэд пэс болгодгоо пэс болгох лидерүүдэд бэлдээгүй. Тэгэл нөгөө хөвтөө юу мөлхөө сүлжээ юмараа бүх сонгуул юмаа хийдэг. Энэ
намын энэ сонгуульд ордог арга барилын технологич өөрөө өнөөдөр хоцрогдчихад шүү дээ. Одоо залуучууд шал өөр юм хүсэж байна. Профессорын хэлсээр нэмж хэлэхэд нэг юм байхгүй. Зөвхөн лидерт биш. Одоо жагсаалтанд орсон нөхдүүд байна шүү дээ, тэ. Монгол ардын намаас ч тэр одоо ер нь одоо энэ парламент байгаа. Хэдийн бид нар бүр хараачгүй нөхдүүд байгаа шүү дээ. Бага байхгүй нэгдэхгүй. Одоо тэр иргэний зэрэг ногоон намын харагдж байгаа нь бол одоо намын дарга тэгэхээр тэр Наара 2 байна. Нөгөө хоёр нь ямар хүн байдгийг нэр нь. Наара намын даргаас илүү. За баг тийм. Муугаараа яваад байгаа юм шиг. Тэгтээ ямар ч юм мэдэгдэж байгаа тий. А нөгөө хоёр нь хин гэж хүн юу хийж идэм бөө мэд. Одоо иргэний ардын намын зарим нөхдүүд бол ингээд зургийг харж эн чинь юу үлээ гэж хүн харж байгаа шүү дээ. Үгүй тийм парламентд суугаад жил хагас суулгаад одоо тэгээ байж ивэл хайрын л байна. Тэр байтугай Хасбаатарыг нас барснаас 6 хоногийн дараа Улсын их хурлын гишүүн Сайн үгийн Ганбаатар Адмирал компани уурхай дээр очсон 95 энэ Адмирал компанитай Улсын их хурлын дарга амар өсгөлэн ямар ч холбоогүй би шалгаад нотлоо гэж яриад тэр яриагаа битүү сурцсан. Энэ хүн үхсний дараа шүү. За би энэ хүн одоо нас орсон та холбоотой асуудлаар эрүүг үүсгэж хаагдаагүй шалгагдж байгаа асуудал. Учираас нэгэнт одоо хүний амны хэрэг эрүүг үүсгэж шалгаж байгаа ийм асуудлаар би одоо тэнд орж ирж янз бүрийн юм ярих надад зохимжгүй байсан. Би нэг ганцхан зүйл мэлчдэх үү. Түрүүнээс хойш зулаа судлаач ингээд за хинж гарна хамаагүй гэдэг штеп. Сүүлсүүлдээ би жоох эднэрт ойр их юм уу ингээд туршлага хураагаад хараад байх тусмаа уучлаар Монголд ер нь бас хин ах их нөлөөтэй байна гэж боддог л да. За үүнд бол мэдээж манай уламжлалт тогтолцооны тий нам дотроо босоо тогтолцоотой дээрээс гарсан шийдвэр доошоо хурдан дамждаг нийгэм тэрийг хүлээж авах чадвар сайтай бид нар чинь compliance буюу даган мөрдөх бас ийм чадхай өндөртэй нийгэм байгаа хгүй. Тэгэхээр дээрээс ямар характертай, ямар одоо эрдэм ухаантай тийм үү? Хэрэг ёс зүйтэй гэдэг маш чухал нэг. Хоёрт болохоор бас нэг зүйл байна. Үнэхээр манай улс бол одоо коммунист тий социализм бүр гоёдохоор үнэхээр коммунист байсан орон тун саяхан. Тэгэхээр тэндээс үлдсэн энэ тэндээс зөндөө олон одоо 70-аад оноо тий хүн чи яа тий 20 хүртлээр тэр коммунист нийгэмд амьдарсан зан төлөвшлийн хувьд ингээд сэтгэлгээнд бүрдсэн. Эдгээр хүмүүсийн нэг тийм онцлог байна. Мөхөт доктор хэлж одоо сая хүнээ бэлтгэхгүй байна те лидер бэлтэж чадсангүй. Эн чинь бас энэ характер хоёр хүмүүсийнх нөлөөлөд байхгүй. Ерөөсө коммунист хүн гэдэг бол хүнд итгэдэг үнийг хэлдэг юм байна. Тэ? Бүх мэдээллийг, бүх одоо зүйлийг, бүх эрх мэдлийг сугандаа авчихыг хүсдэг. Энэ онцлог нь бас манай энэ улс төрийн намуудын дотоод хүний нөөцийн төлөвшөлт дараагийн одоо лидер те хэм капитал бүртгэхэд нөлөөлөд байна гэж бодож байна. Тэгэхээр хэн байх вэ гэдэг бол нөлөөтэй. Тийм. Чи нөгөө эрүүгийн дугаар тоот хэргийн одоо бас нотлох баримтад орчиж штэ. Одоо бид гэрчийн эрх үүрэг гэж байна те. Та австралид орсон учраас та яг энд одоо гаргасан нотлох баримтыг бол юу яахгүй шууд гэдэг нь сая санууд бас гараас турсан. Тэрийг бол та бүхэн маань харин ойлгож хэрэгтэй. Би бол бас тэрийг бол мэдчихэж байгаа. Та тэгтээ яг өөрт байгаа нотлох баримтууд бүгдийг өгсөн. Тэгээ одоо өглөөний хэсгүүдэд одоо хэд болж байгаа. Одоо 1 цаг болж шүү дээ. За би та хэдийсээ ярьж ахт нөгөө нэг энэ намын хурлын өмнө амар байцгаалын спикер бүх ил мэдээлэлхнийг нөгөө намын байранд урьж байгаад нэг баг 3-4 цаг нэг юм асуултанд хариулсан байдаг те. Энэ дээр их сонин зүйл дурдгдсан л да. Яг одоо жишээ нь би та нарт одоо жишээний ингэж юм л та. Одоо авилгаа тэмцэх газар те 20 одоо мөрдөн байцаагчаа ингээд цуглуулж хагаад одоо ингээд энэ санал өгөх магадaltaй одоо баг хурлын гишүүд дээр нь одоо ингээд хавц тэрэг нээх гэдэг ингээд байсан ингээд одоо нөгөө Ушинский онлоор одоо эн чинь баг нөгөө айл дээр зөвлөлтийн үе одоо юм шүүн таслах ажиллагаа ч юм одоо ингээд явдаг юм биш үү гэд. Тэгээ би ямар услангийн одоо яг энэ асуултанд хариулж бас харахад одоо хүртэл шүүх, цагдаа, прокурор, АТГ дээр бүгд энэ улс төрчдийн гар хөл болдог гэдгийг нь өөрөө хэлсэн л дээ. Болдог гэдгийг. За ийм. Тэр ч бодохоо өндөр цэцгэд одоо манай хэвлэлээс нэг эмэгтэй бас ингээд нэг улсын нууц хадгалсан гэдэг лөө задруулсан гэдэг үнслээр ингээд ял аваад ерхий өөршөөлөөр суллагдсан байдаг. За тэгтэл энэ хүртэл ингээд цаана улс төрийн юм зорилготой байсан ингээд зүйл ингээд ярьчихж байгаа.
За тэгээ би юу гэж асуух гээд байна гэхлээр өнөөдөр Монголын хууль ёсны байгууллага улс төрийн эрх бүхий албан тушаалд тэр дундаа намаа шууд хамааралтай тэндээс үүрэг авдаг. Магадгүй улс төрийн дайснаа дарах, номотгох, үгүй хийх хүртэл энэ тусгай субъектуудыг ашигладаг гэдэг нь үнэн болчихов. Та нар юу гэж бодож байна? Одоо энэ дээр Амар Баясгалангийн хэлсэн за Бэнхвэрийн ярьсан юм дээрээс яг энэ буцаага шалгах шаардлагатай юм шүү дээ. Буцаагаад төрийн өмнөөс тэр намаа доторгоонууд патриагаа тий төрийн өмнөөс. Тэгээ өнөөдрийн тар дээр Амар Баясгалангийн өөрийнх нь хэлсэн үг байсан шүү дээ. Би боль гэсэн гэж тий. Нэг намын генсек тэр үед байсан баг тий. Ямарваа нэгэн эрүүгийн юм шалгаж байгаа процесс дээр боль гэж хэлж болох уу? Оролцож болох уу? Тэр сандаа ер нь дэвшүүлж ёстой мó? Тэр өнөөдрийн буруу хийсэн үгүүг тэр шүүх шийдэх ёстой юм шүү дээ. Хэрэгтэй танилцах хэрэг байхгүй шүү дээ. Мэдэх. Тэгэхээр тэрийг одоо би боль гэсэн гэдэг. Боль гэсэн гэдэг тэр нь хэлж байгаа нь одоо ялангуяа эрх барьж байгаа намын нөхдүүд таны хэлж байгаагаар хуулийн тэр процессд ямарваа нэгэн байдлаар оролцдог гэдгийг өөртөө яриад байгаа байхгүй юу? Өөртөө нь ярьсан үг. Энэ аюултай шүү дээ. Энэ болохгүй шүү дээ. Энэ дээр болохгүй тэр өнөрцөг буруутай буруугүй тэр шүүх шийдэг. Тэр цагдаа нь одоо хэн байд атагийн шийдэг те. Тэр нь процессороо яваг. А тэгжихад нэг генсек нь гарч ирэнгүүтээ үгүй өнөртгийг боль гэж хэлнэ гэдэг чинь тэр чинь байж болохгүй юм шүү дээ. Бидний арчилсан гэж яриад байгаа юм чинь эвдэрчих гээд байгаа юм чинь энэ үг аахгүй юу? Улсөрчид хүнийг 20-20 тухай ярина гэдэг чинь өөрөө харин тийм бүр ярьж болохгүй шүү дээ. Бүр болохгүй тэр болохгүй. Тэр чинь хууль хяналтын байгууллага шалгаа зөв бүргийн тогтоодог болохоос улсөрчид ярьж байгаа за энийг хорчи энийг боль гэх юм бол эн чинь шүүх байгаад яах юм. Тэгж болохгүй шүү дээ тэр. За тэгээ энэ дээр бас нэг Амар Баясгалан дээр яхад тэр өдрийн сонин дээр гаргасан нийтлэл байгаа юм. Амар Баясгалангийн. Яг өөрөө нэрээрээ бичээ өдрийн сонин ингээд нэгдүгээр нүүрэн дээр гаргацсан. Маргааш нь болохоор 3 дахь 4 дахь читгээд гэдэг нэг тийм юм ярьсан. Би гаргаагүй гэдэг те. Өдрийн сонин тэрийг өдрийн сонин хэрвээ Амар Баясгалангийн нэрийг буруугаар ашиглаад өмнөөс нь юм гаргах юм бол өдрийн сонин шүүхдэх ёстой үстэй. Дотор нь юу байгаа нь хамаалагал та. Гэтэ өдрийн сонин миний өмнөөс одоо ингээд нийтлэл гаргацсан байна. Энийг одоо өдрийн сонин хариуцлага хүлээх ёстой үстэй. Хэрв тэр нь Амар Баясгалан биш амар хэн нэг нь гаргацсан юм бол нэг иймэрхүү юмэг үл энэ яаж бодсон одоо нээлттэй үлдчихэж байгаа асуудал шүү дээ. Тэгээд одоо энэ дэр чинь болвол яг манайх нөгөө бид нар өөрсдөө нийгэм маань улс төрчдийгөө гээд зайлшгүй ямар нэгэн зүйл дээр тайлбар ямар нэгэн зүйл дээр одоо тий шахаанд оруулаад одоо манай өөрөө нийгмийн уур амьсгал улс төрийн соёл нь хүмүүсийн байгаль байдал энэ бүх зүйл нь маш их хурдстаад ямар нэгэн үйлдэл гардаа тэр үйлдлийн хойноос заавал нэг хариу нэгдэг. Заавал нэг одоо нэг тий тэрний хариултыг авч ий санаа амардаг. Тэр юу руу ороод эхлэхээр нөгөө манай улс төрчд маань яах вэ гэхээр тэр олон дайрал тэр олон юуны дунд бол одоо юу гэдгийг тий гişүүд нь болохоор дарах хэрэгтэй учраас юу дуртайгаа одоо тий хэлдэг хамгаалттай чуулган дээр хэлсэн үгнийхээ төлөө одоо үүрэг хариуцлага хүлээдэг үү? Тэгэн гут нь одоо юу гэдгийг нийгмээрээ л одоо зүгээр сошиалаар бүгд шуурч гаадаг тий одоо хуучин хэзээ юм бэ л бид нар. Тэгэхээр энэ өөрөө манайх шиг би саяхан нэг олон улсын хурал суугаад ирсэн. Тэгээ хурлын нэг сэдв нь юу байсан гэхээр нийгмийн туушрлын асуудал байсан. Поляризац. Тэгэхээр манай нийгэм улам бүр ингээд туушраад байгаа байхгүй. Улам бүр туушрж, улам бүр бие биенээсээ ингэж нэг өө хайдаг, дайсан хайдаг. Ямар нэг өдөр л нэг шүүмжлэх зүйл гарахгүй бол тэр нь ингээд сонирхолгүй болдог тий. Энэ өөрөө хинт хэрэгтэй. Өдөрт нэг сенсац хэрэгтэй. Тэгэхээр бид нараа өөрсдөө магадгүй энэ нийгмийг ийм байдалд оруулсан энийгээ бид нар засах хэрэгцээ шаардлага байгаа юу байгаа. Энэ дээрээ бид нар урсгалаараа ингээ яваад байх хэрэгтэй мөн гэхээр яах хэрэгтэй юм те. Энэ бол өөр айгүй тийм эмгэг байгаа байхгүй манай нийгмийн эмгэг. Тэгэхээр бид нар бол энэ дээр бол айгүй эрүүл сэтгэлгээгээр асуудалд үнэхээр одоо тэгээд тэгсэн бол тэрийг энэ хууль хяналтын байгууллагууд нь шалгаа. Гэхдээ хууль хяналтын байгууллагууд нь өөрөө ард олонний ихтгэлийг хүлээх үсттэй өнөөдөр годомжинд гараад та одоо прокурорт идэхгүй шүүхт идэхгүй гэвэл Монголын хэдэн хүний хэдэн итгэх болоо тий. Скандинавын нийгэмд болохоор годомжинд гарангууд 3 хүний 2 нь би огт танихгүй хүнд итгэдэг гэд итгэлийн үндэс нь тийм өндөр байхад манад бол тэр үндэс 10-аас доош авчлах шүү. Ингээд ийм болгочлоо гэж хэлж байгаа дээр нь хэвлээ нэг олон нийтэд нэг жоох юм арай дэвшилтэй юм уу мэдээлэл өгөх үү. Ингээ одоо чинь энийг олон нийт гэх юм уу байна гэж үзэл та. Ингээд улс төрийн нам бол эндээс олон нийтээс ийшээ яадаг вэхээр төрийн институт руу нэг төр гэд үзье те.
ингээд гүүр болоод дамнаад байж байгаа юм. Тэгэхээр энийг сая ярьж штэ жаргал профессор манай нийгэм нэг ийм болчлоо. Ийм болгочлоо тийм үү? Яаж ийм болгодгүй гэхээр энэ чинь зүгээр өнөөдөр яригдж байгаа энэ амар баясгалан ч юм уу энэ хууль хүчний их 2 сая одоо X сайдын хүс ярианаас илүү ерөнхийдөө энэ бүтцийн бид нар асуудал юу болчиход байна. Тэгэхээр ингэж дамнаад байж их хэвээр энэ үүргийг гүйцэтгэж яхахыг улс төрийн нам улс төрийн институцийн үүргээ гүйцэтгэж чинь гэж үзнэ. Эндээс салаад олон нийтээс салаад тийм үү? Ийшээ очиж нэгдээд тэгээ энд байсан одоо клиентүүдийг бизнесүүдийг тийм үү? Тэнд байгаа одоо энэ янз бүрийн энэ эзэд уулуурхаа эзэд эндээ ингээд бүгдээрээ энд нэгтарсан их ашигын бүтц үүсгээд тэгээ энэ бүтц чинь өөрөө хууль хүчтэй одоо шүүх засаглал их одоо хууль тогтоох ингээд бүх институт дотор байршихыг энэ явцсан их ашигын энэ төр клиентчих явцал гэж хэлж байгаа шүү дээ. Энэ ч одоо ганц Монголд ингээд үзэгдээд байгаа ч үзэгдэл шүү дээ. 2-3 жилийн өмнө илүү Чехиас тэр климат доктрийн маш сайн ном гарсан байж байна. 1960-аад онд тэр тусаар тогтносон орнууд 2000-аад онд яг арчлалын оргил үедээр арчлагдсан орнууд те энд хэвтчих хэвээр энд ингээд дамжих хэвээр улс төрийн ном чинь ийшээ очичоод энэ намын картел гэдэг хэлбэр. Энэ 3 шатыг дамжина гэж үзэж байгаа. Эхэндээ бол ингээд зүгээр олигархуудад үйлчлэх маягтай ингэсгээд байж идэг. Тэ сүүл рүүгээ юм клиент хэлбэрт ороод энд чинь бөөгнөрсөн юм бүглэх том масс үүсчээд байгааг бол гэхдээ монголчууд харж л байгаа шүү дээ ойлгочлоо. Гарч ирээд ийшээ хараад хаяа ингээд нэг гой юм яриад энэ чинь сүүлдээ үнэхээр эднэр чи очиод ингээд балбдах загварлуул явж байгаа шүү дээ Монгол. За ойлгомжтой. Улсын их хурл засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулж биеийн хоёрыг хууль зүйн дотоод иргэн сайд тухай сонсгол зохион байгуулж ирснийг. Би яг ийм адилхан улсын их хурлын даргаыг нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгай толбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь их хурлын даргын асуудлуудад нэр холбогдсон байсан. Өнөөдөр эвдлэлд нь нэгдэх тухай ярьж байна. Ийм нэгдэл шодрог ёсон дээр дуурлах ёстой. Улсын их хурлын гишүүн Баттэмрийн их хоёрыг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдгэж байна. Би нэг одоо яг нэг үргэлжлүүлж байгаа шүү дээ. Одоо ингээд бэйн хөрөн жалгаагүй, амар өсөн жалгаагүй, энэ одоо энэ гомдлоод байгаа нараднаас жалгаагүй ингээд ноцтой гэмт төрийн кейсүүдийг хилээд байна л да. Тэгэхээр ерөөсөө энэ хууль хүчний байгуулагч одоо ч арга хэмжээ авсангүй. Та нар санаж байгаа бол түр амар баясгалан 20 мөрдөгч цуглуулсан гэснийх нь маргааш аатагийн мэддэг л гарсан. Бид нар ерөөсөө тийм мөрдөгч цуглуулаагүй, орон сууг бидний гүтгэж гин гээд уул нэг хууль хэрэгтэй газар бол энэ чинь энэ хүн юугүй хэлчих. Үнэхээр бас яг ийм гэмт төрийг болсон юм уу? Болж байгаа юм биш үү гэдэг ингээд нэг шалгадаг, мөрддөг те илрүүлдэг баймаар энэ одоо бүрсүүлдэ гайхаал явж байна. Тийм юм байдаг үстэй. Нөө илт худал мэдээлэл түгээхээр яадаг гэсэн нэг бас нэг юм явдаг баха. Эргэцүүн зохицуулт байдаг баха. Гэхдээ тэр одоо яг хууль адилхан тэгш хэрэгжихгүй тэгээд тэр нь орох хэрэгтэй байх л та. Тэгэхгүй тэгээд одоо нэг ямарваа нэгэн улс төрчин дураараа ярьдаг. Одоо зөвхөн амар өслөн биш дээ бүгдээрээ. Би энэ хоёр хэнийг сайдаар томилж байна тий. Хууль зүйн дотоод хэргийн сайдаар. Тий. Тэгээ янз бүрийн юм дээр нэг тийм процесс явж байна да. Тэгээд хууль нь тань нэгээр нэг юм байдлаар үйлчлэнэ. Их хурлын гишүүнд юм уу одоо засгийн газрын гишүүнд арай өөрөөр явна. Яг тэр асуудал шүү дээ таны ярьж байгаа юм. Ер нь бол тэгээд энэ улс төр гэдэг чинь сүүдийн жилүүдэд ингээд хяналтгүй за дээрэс нь ингээд намын төлөвшил лидерүүдэд бэлдэж байгаа байдал энэ төр дээрэс нь энэ явж ирний намын санхүүжилт энэ нам гэдэг институт чи өөрөө илүү тийм одоо мөнгнөөс за мэдээж 100 хамаардаг болгож чадахгүй а тэгвэл мөнгөний хамаарлыг багасгах тал руу нэрөөсөн эрх зүйн форум хийгээгүй ингэж явсараад явуулсан бэхэр энэ хідэн намууд чи үндсэндээ мөнгөтэй хүмүүсийн камеранд орсон байхгүй тэгээд мөнгөтэй хүмүүс яаж ийм гэхээр өөрийнхөө улс төрчдийг дэвшүүлдэг, оруулж ирдэг, эргээд ирэх хэсгийг хамгаалдаг. Яг тэр картелдсан намууд бол манад яг бодтоор бий болчихлоо шүү дээ. Клиентлист одоо яг ингээд юуныхаа мөнгө төлсөн, өөрийг нь одоо юу яасан, санхүүжүүлсэн талдаа үйлчилдэг. Тэгээд энэ явсаар байгаа цаашаа шүүх, хяналтын байгууллага руу нөлөөлөд ингээд ерөөсө бүхний дээр уг нь бол хууль байх хэвээр. Тэгтэл хуулийн дээр өнөөдөр улс төр гарчлаа шүү дээ. Тэгэхээр чи ингээд эн чинь үндсэндээ яг тэр одоо
барууны зөв Европт одоо тэр климагийн бичээд байгаа номон дээр бичээд байгаа тэр процесс чи манад яг явж шít. Нэг хэдэн жилээр хоцорж байгаа юм. Тэг хэдэн жилээр хоцорж байгаа. Яг явж байгаа байхгүй яг явж байгаа. Хажуу зарч дээр яг тэр номыг ингээ харахад те тэр дээр бол бүр яг одоо юм болно гэдгийг вангад болж байгаа тэрийг харж байгаа. Одоо яг манад болж байгаа. За та нар өөртөө сэдвэр орсон шүү. Одоо тэгвэл би шууд оръё зэ. Та нар улс төрийн намуудыг ярьсан те. Би яриач хийж бодож ирсэн. За тэгээ одоо энэ Баярбатар дарган дээр их хоёртой хариуцлага хүлээгээд хөөн баримт жилүү гараа суглуулж байгаа л ингэ ярьсан. За одоо юм байна заяа. Тэгвэл 105 жилийнх нь ой болчихж байгаа нам ингэж төгөлдршөөгүй хариуцлагаж байгаагүй 90 цент хүрээгүй юм байна. За тэгвэл одоо нардсан нам болон тэр хүн нам ногоо намтай бол одоо үндэсний эсэлт юу ч ярих үү те. Энэ бол нэг бид нэг бод байлгаа эвлэрээ нэг ийм л байна бид нар хөрхид дөө. Тэгээд нэг та нар хэллээ одоо Мексикийн тэр одоо харт амхны картелийн бүлэглэлтэй зүүрлж байгаа шүү гэн Сицилийн мафч болцоо одоо баг юутэй зүүрлэх гээд байгаа мэдэхгүй. За ингэ тэгвэл энэ одоо яг ард иргэн нэг юм бэ. Ийм ч их хурал ийм ч засгийн газартай байх гэж те. Зүгээр тарыг гэдэг. Одоо зарим гişүүд нүртэл тэгж штэ. Одоо зүгээр өсөө тарыг, их хурал тарыг гэж байна. Гүрээ таргал дээ. За, бүр тэрж байтугай зарим улс төр судлаач ингэж хэлсэн надаа. Намын хатуу гişүнчлийг зогсооё. Намын санхүүжилтийг ч гэсэн ер нь ил тод болгоё. За, хамгийн амжигтай нь бүх намуудыг бүр ардын намж оруулсан шүү. Энэ 30 хэдэн намгаа та түр хэллээ. 34 5 намыг бүгдийг татан болгоё. Бүгднийг одоо тэр нөгөө нэг 1989 оны тэр Польшины солидараас төлөвлөгөн шиг нэг гараас эхлэе. Бүх намыг татан болгоё. Хүн намд одоо итгэл үнэмшлэрээ л одоо дэмжиж байхаас биш одоо ингээл нэг маавгийн улаан батлагшаа ингээл нэг намын гишүүн гэж байдаг заавал татвар унгаж төлдөг тэгэл нэг сонгуул юм олон нийтэд ажиллах нэг нийтийн субботник шиг ингээд оролцож идэг те энийг болийг гэж лээ л та зүгээр одоо яг энэ нэг нам дотор болж байгаа юм шиг мөртлөө нөгөө талдаа Монголын улс төр ер нь ягач ард иргэн сэтгэлж хүрхээ байж байна. Төрийн 3 өндөрлөг гэж хэлэх үү одоо засгийн газар их хурал те ямар сайндаа одоо ингээд энэ Тарьё гэд одоо ингээд зарим гişүүд 120 хэдэн гişүүсэн зарим тэгж шүү дээ. Тарьё хэдүүлээ дахиад ингээд сонгуул явуулъя. Хин сонгохтойгоо харъя гэд. Тэгэд дахиад сонгуул болоод энэ нийгмийн амьдралыг сайн сайхан болох Монгол урагшлна гэсэн баталгаа байгаа мó. Нөгөө чам дараагийн шагдар биш гэсэн баталгаа байна уу гэдэг шиг. Та нар юу хариулмаар байна. За яри. Байхгүй шүү дээ. Гэхдээ ер нь улс төрийн намын энэ хямрал зөрчил хүнд ашигтай юм би. Энэ хин ч ашиг. Энэ бол ялангуяа нийгмийн тий манайх шиг одоо хоёр их гүрний дундах ландлок тий ийм улс орны хувьд тий ялангуяа манайх шиг жижиг улс гэж ярил л да 3.5 сая хүн амтай хоёр их гүрний дунд байгаа экспорт импорт бүх юмараа одоо энэ хоёр хөршөөсөө хамааралтай улс төрийн тогтворгүй байдал үүсэх нь хүнд ашигтай монголчууд л ашиггүй бид нар яг одоо эргээ харахаар нэг үе одоо баг заримдаа нацад орж байгаа нэг хуучгүй зохиол хүмүүсийн тоогооны сэтгэлгээтэй хүмүүс хүртэл байж л шүү. Тэгэхээр бид нар энэ тэр сэтгэлгээс гармаар шүү дээ. Бид нар яагаад эв нэгдэлтэй, эв ихтэй цөөх хэдэн монголчууд тий уучраа олж болохгүй. Энэ дээр нь улс төрийн намууд нь өөрсдөө манлайл үзүүлээд энэ тодорхой хэмжээр бүгд нийгэм дээрээ харж шүү. Энэ дээр манлайл үзүүлээд асуудлаа нэг талдаа гаргаад шийдэд явах хэрэгтэй шүү. Үндэсний ашиг сонирхлоо бодох хэрэгтэй шүү. Үндэсний аюулгүй байдлаа бодох хэрэгтэй шүү. Боддог байсан бол бодох цаг болсон. Одоо эднэрээс юу ч гарахгүй. Одоо залуучууд гарч ир. Өөр үе гарч ир. Өөр соёл орж ир. Тэгжээж эн чи яв. Түүнээс одоо улс төрд явж байгаа эднэрээс шин юм гарч ирнэ, шин юм бүтээн, шин Монголыг бүтээн гэдэг ойлголт бол байхгүй шүү дээ. Шин үе гарч ирж энэ намыг шин өнгө аяс оруулж ээж тэр орчин үетэй хөл нийлүүлж ээж ингэж л явна шүү дээ. Хэрвээ энэ байдлаар ингэж яваад байвал дараагийн Непал шүү дээ. Өөрөө чи саяны асуултан дээр за намууд ингээд ярьж штэ тий. Тэгэхээр хэдүүлээ ер нь Монголоос жоохон ингээд камерынхаа фокусыг жоохон садлах юм бол ер нь энэ дэлхийд штэ институт итгэх итгэлцлийн төвшин рекорд ингээд доошо унтсан дээр ирсэн ба. За энэ яав гэд. Тэгэхээр эн чинь манай дэлхийн түүхчин за ерөнхийдөө нэг орчин үе ихэлсэн тэр 1650-ад оноос хойш бодоход эхэндээ улс төрийн тогтолцоо нь урдаа явж исэн. Улс төрийн сэтгчид сод мэрэгд тийм ээ философичуд гарч ирээд хүний эрх хэрэгчлөөг хангах талаас тунхаглаад ингээд парламент үүсээд ингээд явсан. Тэгээд энэ сая парламентын дээр байнгын ажиллагаатай 35 жилийн ойгоор бас ярьсан. Энэ сүүл рүүгээ яасан бэ гэхээр эдийн засаг нийгмийн процесс нь энэ улс төрийнхөө энэ шинжилгээний урд гарах процесс үргэлжлээд явцсан. Ер нь 200 гаруй жилийн турш. Инхээр чинь яасан бэ? 20 дугаар зуунд парламентын нөгөө хүний эрхийг хангах, улс төрийн эрхийг хангах чиглэлд ажиллаж исэн парламентын тогтолцоо өөрөө яг төлөвш хүртлээр бүтэн 2 том байна тийм үү? Дэлхийн 2 тай. 20 дугаар зуунд ингээд явжсэн. Сүүлдээ 21-р зуун гарсан яасан? Бүр хоцрогдсон улс төрийн институтууд. Газар сайгүй шүү. Одоо бид нар Балбыг ярьж байна те. Бангладеш чагсаал болж байна. Энэ жилийн одоо улс төрийн дэлхийн тогтворгүй байдлын индексээр
дэлхийд бас ер нь нэлээд өндөр түүхэн өндөр түвшинд хүрсэн. За бид нар ийм цаг үед амьдарч байгаа нэгдүгürt ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт Монголын хоцрогдол өвнөөс хоцрогдсон түвшинд явж байгааг сая мөнх доктор хэлж штэ. Бүтэхгүй гэдэг. Тэгэхээр энэ талаар бол одоо би жишээ нь жаргал профессороос хэдэн жилийн өмнө өөрөө барьдаг байсан юм айдуу хандлага бас хараад байна л да. Яа тэгэхээр бид нар чи олон том улсын нөлөөлөлт бас өртөж идэг. Ингээд өмнө гарахад нөлөөлөл орж ирэх эрсдэл маш өндөр байдаг. Энээс болоод би бол маш их тийм консерватив хамгаалах талдаа бичдэг гэсэн. Одоо бол би ингээд энийг чинь хамгаалаад ийм токсик позитив байдлаар аваад явсан ч гэсэн нийгмийн дамж одоо харалтаа угаарт одоо тийм ээ угаарт ч өнгөрж байгаа нас барж байгаа хүний доо баргийн улс төрийн одоо өмнө хүчирхийллээс одоо өртөж нас бардаг тоог давчлаа шүү. Тэгэхээр одоо бол би нэг тийм нөлөөлөл орж ирэн те бүгдээрээ ингээд айдуу явж энэ хэвэл болчиход байгаа. Тэгээ би түрүүн сэлэд самрал цухалцуу одоо юм хэрэг явдлаа уух те ингээд бүр алцуулалц ингээд бид нар ерөөсөө нийгэм даахаа хөрсөө бүр ингээд сэрэгжүүлэх ухах те шин цэцэрлэг одоо ургуулахын тулд тарихын тулд хөрсөө хүн ингэж бэлдэж ухдаг шиг тийм процесс бол гарцаагүй хэрэгтэй Монголд. Улс төрчид буюу те одоо энэ эрх баригчид ерөөсөө ингээд одоо ард түмэн дундахтай ихтгэл үнэмшилтэй нэр хүндээ алдчихад байна л да. Тэгэхээр таас уйлаа одоо бүр олон нийтийн сүлжээнд Айтайхан байгаараа Непал дуулгаа гэсэн үг хүртэл гарчаад байна шүү дээ. Бидний амьдрал дээр, монголчуудын амьдрал дээр бүх юм ийм хар биш юм аа. Ийм хар одоо бүрний балбын тэр одоо төрийн төлөвчлөл нь тэнцэл болохгүй байсан баг л та. Одоо бүх юм шатаач явж байхад те. Манайх тийм биш ээ. Манай дээр бол ямар ч байсан түрүүн хэлсэн сонгуулиа хийждгийг. Сонгуулиа хүлээн зөвшөөрдөг. За парламентаа ягаад нэг засгийн газараа унгаажл байдаг, дараачихын томилжил байдаг, яваад байдаг юм аа. Тэгээ бидний амьдрал дээр дэлхийн арчлалын индекс гэхэд ковидын үед бол 100 хэдэн улс их буурсан штэ. Ганцхан манайх биш штэ. Бид нэр л ганцхан муу агаад биш штэ. Одоо Европын, баруун Европын ганцхан Монгол суг биш гэж байна уу? За. Биш. Тэрийг харахад бол тэр 100 хэдэн орныг буурсан байна лээ. За тэгээ энэ дэр дуусгаад яхад. Одоо арчлалын юм уус бол одоо амьдралын их сайхан хөгжсөн гэдэг баруун Европын олон хэдэн зуун жил одоо арчлалын тогтолцоогоор амьдарсан нөхдүүд гэж байна. Тэд нар ч гэсэн бас бөөн проблемтэй сууж байгаа шүү дээ. Бас л одоо за сүүлийн үед барууны популист намуудаа идэвхтэй болчихж байна гэж байна. За бас ёсоор болох Монгол ч гэсэн одоо жоохон байж чад барууны популист намууд нь популист намч гэжтэй юм. Та юу гэж сайгаал дээл чинь тоорт идэж байгаа манайх ядаж бас боорц идэж байгаа гэдэг юм уу? Юу тэгж байгаа. Зөвхөн боорц биш дээ. Одоо ямар ч үсэг КК-д сууж байгаа тий. Тэр ардчил тал дээр би зодоо судлаачтай санд нэг байна. Гэхдээ амьдралын чанар тал дээр бид нөр өөр юм ярина шүү. Үгүй амьдралын чанар яг үнэндээ бодвол яг үнэндээ бид нартай адилхан пост коммунист шилжилт хийсэн орнуудыг харьцуулаад үз. Бид нэр яг зүгээр нийгмийн тогтолцоо юмны хувьд бол ингээд урагшаа зөндөө агтсан. Энэ бол бидний бол яахааргүй бололтно. Гэхдээ бид нарт алдсан юм байна. Бодлогын алдаа байна. Ерөөсөө том алдаа нь Монгол ардын хувьсгалт намыг татан буулгах байсан. Ер нь үл тэр дээр үед. Тэгээ одоо ингээд дээр нойлоос адих юм. Одоо ингээд иргэдийн амьдралын хүн татан бодлого хоёр дарагтай болохгүй үзээд байгаа чинь ойлгохгүй. Сая хэлж штэ тий ингээд утаанд угаартаж өгч байгаа хүний Улаанбаатар хотын одоо энэ байдал агаар хөрсний бохирдол гэдэг ингээд. Үүндээ биднэрт бол богино хугацаанд бас энэ их байгалийн баялагтай орны хувьд бол яг үнэндээ бол бид нар энэ байгалийн баялагын ашиглалтыг бол хэдхэн хүмүүст энэний үр шимийг хүртээд яг үнэндээ энийг төр зөв бодлогоор хийсэн бол өнөөдөр бид нар арай нэг ард түмний амьдрал нэг энэс ядчил одоо бид нар үйлдвэрчлэлтэй жоохон урагшлуулсан ажлын байруудаа нэмэгдсэн тий ажлын байрууд нэмэгдээд дөрөв мэдээж иргэд ажилдаа орлоготой болно амьдралын чанар нь арай дээшлэн гэдэг ингээд 35 жил Монгол ардын нам засаг бариад хэдэн жилийн Монгол ардын нам засаг барьлаа хариуцлагыг ярих гэдэг бол айгүй амархан шүү дээ энэ байшин дотор байгаа нөхдүүд л байхгүй юу би татврын хуулийн өөрчлөлтийг би дэмжихгүй байгаа юм. Би тэрийгээ ч өөрөө хэл зарласан. Илэх төдий хэмжээний татврын өөрчлөлт өнөөдөр ямар ч дэвшлиг авчихгүй. Өнөөдөр 2% буулгасан ч дараа жилийн үеийг асуудал нь хിവэрэл байж. Тэгэхээр бид татврын хуулийг доошоо харчаад байгаа энэ алгыг дээш нь харах хэмжээний томоохон өөрчлөлтийг хийж чадчихж, хувийн хвшлээ дэмжсэн, ард иргэдэд дэмжсэн, ажил хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, хувийн хвшлээр дамжсан эдийн засгийг төлөх бодлогоо хэрэгжүүлж чадах хэмжээний өөрчлөлтийг хийхгүй болохгүй. Нөгөө Польшийн элчин сайдын яриа байгаа шүү дээ.
манад төгжрөл утаа гэдэг асуудлууд их байна гэдэг. Тэгсэн чинь үгүй танаа над асуудал чи асуудал биш. Бид нарт бүр гүн гүнзгий асуудал. Бид нар богино хугацаанд шийдэх боломжтой асуудлууд байхгүй юу? За үнэхээр нийгэм тулчсан бид нарын гарт үзээ нүдэнд баригдаад үнэхээр асуудал болсон асуудлууд байна тий төгжрөл тий утаа одоо ингээл гэр бүлийн хүчирхийлэл тий ингээд нийгмийн стресс гэдэг энэ асуудлууд чинь бол богино дунд хугацааныхаа бодлогоо зөв төлөвлөчих юм бол бид нар шийдэж чадна. А урт хугацаанд бид нар яаж энэ улс орныг чинь тий 30 жилийн дараа бид нар 20 жилийн дараа гэхэд бид нар нүүрсээ зарж чадахгүй бол. Тэр үед яах юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэр үед яах ёстой юм бэ гэдэг байна. Тэгэхээр бид нар ингээд нэг яг өнөөдрийн нийгмийн өнцгөөс харахад бол утаа төгжрөл үнэхээр одоо бид нар өдөр тутмын амьдрал нөлөөлөл стресстэй байгаа гэсэн энийг чинь шийдэж болох асуудлууд байхгүй та. Харин эсвэргээр бид нар урт хугацаанд бид нар Монгол улсынхаа хөгжлийг бид ирээдүйд цаашдаа бид яаж хөгжих юм бэ гэдгийг зөв харах. Тэрийг харин зөв харж чадах нам нь төлөвш чадж гинэ үгүй юу гэдэг дээрээ харин. Би одоо шууд асуух гэж байна л да. Яагаад энэ үнэхээр энэ гоё яриа холбогдох гэдэг залгаа ирчихэд хөө. Энэ цай урт хугацаа чухал шүү гэдэг чинь те. Би богино хугацаа өнөөдөр Монгол хүн хэрхэн амьдарч байгаа яг өнөөдрийн тухайд би мөхөт тогтолтой санал нэг байна. Засахгүйгээр цаашаа. Одоо Кейс хэлсэн үг гэдэг урт хугацаанд бид нар бүгдээрээ өгтөл болно гэдэг. Тийм үү? Үнэхээр урт хугацааны дараа гэдэг ингэх юм бол тэр 100 жилийн дараах биш. Энд өнөөдөр Монгол хүн яаж амьдран байгаа тухай ярьж байгаа. Энэ дээр жишээлх юм бол Монголын энэ бүх энэ мега төсөл төрийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт эднэр бол угтаа бол Кейсийн уршилт школ дотроо явж байгаа. Гэтэл тэр үн юу гэж хэлсэн байдаг гэж энд бид нар төгрөг гэдэг энэ валютыг заавал ярих хэрэгтэй. Монгол хүний амьдралыг ярихад юу гэж хэлсэн байна гэхээр Кейс аливаа улс үндэстнийг тийм ээ одоо хорлох сүрүүлэх хамгийн эффектив үр дүнтэй бөгөөд хамгийн гитүүр арга шүү. Гитүүр ингээ яваад байгаа нь мэдэгддэггүй арга бол үндэсний валютыг дампууруулах явдлаа гэж хэлсэн байна. Тэгэхээр яг тэр замаар энэ төгрөгч нь яваад штэ тий. Дөрөв би хүүхэд очиод битсэн. Би өглөөний цайг 20 юан төлөөд хүн шиг цай ууж байна. Өнөөдөр энэ дэлхийд чинь угаасаа технологи хөнгөрцөн, хямдарсан, ийм хөнгөн аранд орцсон. Өнөөдөр Монгол хүн ийм үнэтэй, ийм хөндрүүлэгч араатай, ийм айхтар үнэтэй одоо хүнс хэрглэж амьдрах ямар ч хэрэгцээ авахгүй болсон байхгүй да. Энийг бодлого гэдэг юмыг яриад эхлэхээр тэгэхээр энийг өнөөдөр одоо тэр энэ инфляц гэдэг юм чи юу вэ гэхээр бидний түрүүнээс хойш энд нэг юм картел ингээд те эрх мэдэл бөөгнөрчлөө яриад байна. Эний чинь мөнгөний хэлбэрт оруулаад цөөхөлөө хувааж авдаг бэлууны хэлбэрт оруулж агаад үлдсэн үртгийг ард түмэнд хуваадаг хэлбэрийг инфляц гэж байна. За ойлгомжтой. Холын бодлого гэж ярьж байгаа юмн дээр тэр оюун эрдний алсын хараа 20 50 гэдэг чинь бас нэг анхны оролдог юм шттэ. Гэхдээ ямар ч байсан сайн муу нь бол дүүрс хэрэг. Тэгэхдээ бас нэг 20-30 жилийн дараах амьдралыг нэг иймэрхүү байх юм да гэдэг төсөөл хийсэн штэ. Тэр бол оюун эрдний бас л нэг өмнө хийгээгүй юм хийсэн юм штэ. Тэр алсын юмд хүрэх чинь өнөөдрийн юм чухал байхгүй юу? Өнөөдрөө бид нар хүсэж байгаа тэр амьдралдаа хүрч чадж тэр чинь алсын тэр гоё ирээд би чинь суур болно штэ. Тэрийг бүтээж чадахгүй бол юу алсын тэр наан л болно. Сурч байгаа математик тийм үү? Өнөөдөр ямар ангид сурч байгаа? Урт хугацаанд бид нар бүгдээрээ өгтөл болно гэдгийг дахиад хэл. Тэгэхээр одоо яг түрүү хэлэхэд Монгол Ардын намын дарга нь хэн болохоос илүү жирийн иргэнд юу чухал вэ гэхэд энэ өвөд хөлдчихгүй Улаанбаатар байж юмсан. Утаагүй байна гэж бодлаа. Энэ өвдөө гэж бодоход тий. Махны килограмм өхрийн махны үн хэдэн төгрөг байх нь чухал байна. Одоо дулааны үн нэмэх нь үгүй юу гэдээ одоо маргаад байгаа юм чухал байна. За энэ биш үү? За юу за одоо ерөнхийдөө цаг төгсөж шүү тийм. За найзуудаа юу дуусгая тийм. За одоо ер нь төгсөж байна. Хүмүүс ярьж ин л та энэ намын дотоод асуудал одоо ингээд төмний зовлон болчих гэж. Яг үндсэндээ бол энэ Зандан шатар амар хойсгалангийн одоо та нарын хэлээр картелүүд бол энэ нүүрсний одоо 8 дэлхийн эзэн суух гэсэн л одоо энэ том өртөөн л явагдаж байгаа. Түүнээс одоо яг ч нэг тийм намын дарга гэдэг дэш биш гэж ярьж байгаа. За хоёрдугаарт стандарт бусаар одоо Монголын улсаар өрнөж ин л та. Та нар санаж байна уу? 2016 оны сонгуульд Монгол Ардын нам ялт байгуулаад тухайн үед дарга нь Мегон бийх болд байсан санагдаж байна. Тэгснээ өөрөө ялсан намын дарга мөртлөө ерөнхий сайд болохгүй Эрдэнэ хотыг ерөнхий сайд болгож ирлээ. Өөрөө спикерээр болж исэн баг тийм ээ. За тэгснээ араас нь Хүрсөх оюун эрдэнэ хоёр эхлээд ерөнхий сайд болчоод дараа нь намын дарга авчихсан. За одоо энд бас яг давтагдаж байна л Зандан шатар ерөнхий сайдчлаад намын даргаыг авна гэж байна. Тийм үү? Тэгэхээр нэг сонгодог парламент ингээ олон улс ингээ харахаас ингээд аливаа нэг нам эвсэл ингээ сонгуульд өрсөлдөж ялал байгуулах юм бол тухайн тэр улс төрийн одоо тэр намын лидер нь одоо ингээ засгийн газрыг толгоолж илээ юм л та. Тэр бол бичигдээгүй хууль. Яг ингээд бичсэн юм биш.
Гэтэ эдгээр өөрсдөө болохоор ингээд энэ бол яг тийм батлагдсан стандарт юу биш биш бид нар юм альтернатив хөлөөрөө явж болно гэж яриад байна л да. Тэгээ одоо энэ та нар харж байна. Одоо энэ чинь баг одоо сар хагасын дараа одоо эдний намын хурал одоо болох юм байна их хурлна. Тэгээ энэ хурлаас юу хүлээж болох бол тэгээ энэ нам шинжлэхдэх үү тэгээ одоо энэ намын дараа хэн босноос шалтгааж одоо Монголын хувь зай шийдэгдэх гээд байгаа юм уу яах гэдэг та дөрөв гэж бодож байна. За нэг хариулж байх уу? Тайл. За. Түрүүн энэ өөрийн чинь асуулт намын дараах юм болох хэсэг тухай хэдүүлээ нэлээд ярьлаа шүү дээ. Одоо зүгээр нэг хаах гэх юм уу цаг дуусч байгаа учраас ардын намд нэг тийм ийм 3 ДНК гэдэг шүү дээ. Ийм угаасаа хаанаас үүсч өгсөн ямар түүхтэйгээс болоод 3 ийм онцлог байна. Нэг дөрөөсөө оюун ухаанд өстэй, номд өстэй. Манай хамаг номтой хүмүүсийг хойд тий багштай нийлж ингэж бас хийсэн түүхтэй шүү дээ. Хоёрдугаарт нэг тийм сонин хаан ийм хуулц төрүүлээд нөгөөтгөө тижээж долоож те палдагдаж амар том тэнтээсэн том хуулц болгож жоод авч хайдаг нэг юм зантай юм. Ингэх замдаа яадаг вэ гэхээр арт түмнээс сороод нөгөөтгөө ингэ тэнтэлэгчдэг. 3 дугаарт болохоор нэг угаасаа хуучин нам төрнийг ийм төрийн дээр орчиж учраас ийм төрийн дээр яаж иж чад намаа гаргаж ирэх тийм ийм 3 онцлогтой юм. Одоо яг энэ 3 онцлогоо дагаал явж байна. Аль номтойнуудаа намынхаа кор одоо үндсэн бүтцээсээ айлуулж байна. Тийм ээ. Тэгээд нэг их болохгүй байна гэж аваа хийдэг, нэг намрын их хоёр болохгүй байна гэж аваа хийдэг шиг процессыг энд тавтаад явж байна тийм үү. Тэгэхээр зэрэг одоо энэ их хурлаараа тэр хинэн мэнэн одоо мэдгүй дарга болох яах их хинэн шоронд орох хинэн дарга болохын шийднэз. Ер нь зүгээр л зарчмын хувьд энэ 3 онцлогоос салахгүй юм бол тарсан дээр. За. Цөнсөн дээр. За энэ дээр ер нь яагаад оюун эрднэгээ авчихсан юм? Яг нэг тийм асуудал гарч ирж байгаа биз? За. Оюун эрдэнэ бол тэр нам нь олон хуулсан шүү дээ оюун эрдэнэ удирж ирсэн нам нь. Нөгөө ерөнхий сайдаа хийж ирсэн. Оюун эрднэгээ ерөнхий сайдаас болдог нэг тийм юм гараад ирсэн. Тэгэхээр энэ тэр нөгөө таны ярьж байгаа дарга нь тийм болон дарга нь юм болно гэдэг асуудал бол тэгээд жоох үлгэрийн болчиход байна л да. Тэгэд Монголын ардын намын дарга нь одоо хин нэгэн л болох үсттэй. Болохгүй байсан ч яах вэ? Хинч болохгүй байсан ч гэсэн Монголын төр явдгаараа явна. Цаашаа дараач Монгол ардын намыг орлох улс төрийн хүч нь хаана газраас гараал ирнэ. Болохгүй надад 2 хуваагдсан шүү дээ. Өмнө 2 хуваагдчихсан түүхтэй. Гэхдээ одоо хуваагдчихад байгаа юм биш үү? Үгүй бүр аль биесээр. Ман бүртгэлтэй үү? Тэгээ бүртгэлтэйгээр бүр махан маан гэж 2 хуваагдчихсан. Түүхтэй болно шүү дээ. За, жаргал доктор их хурлаас нь юу хүлээх вэ? Уу яг хоо ингэж байгаа яхаарахгүй одоо 105 жилийн түүхтэй намаас бид нар юу арах юм бэ гэхээр бусад намууд одоо энэ намын хийх үйлдэл гарч байгаа бүх зүйлийг хараа сууж шүү дээ. Тэгэхээр ингээд яхаарахгүй ингээд бүх юм нь ингээд тодорхой хэмжээнд улаан шугам давах гээд байна л да. Лимиттэй хүрчээд ингээд тулчаад одоо ингээд тесрэг дэлбэрэхэд маш ойрхон тий. Тэгэхээр үнэхээр яг ийм улаан шугамд тулчаад байгаа нөхцөл дээр энэ нам үнэхээр 105 жилийн түүхтэй тий. Тодорхой хэмжээний институцийн хувьд одоо төлөвшил соёл нь үнэхээр тийм бэхжсэн нам болвол одоо нийгэмд харуулах хэрэгтэй байхгүй өөрсдөө. Намынхаа их хурлыг одоо нээлттэй ил тодор зохион байгуулад тэгээ намынхаа даргаыг одоо нэг тийш нь болгоод тий одоо шийдвэрээ баталгаажуулаад ингээл харъя л та бидүүлээ. Гэхдээ хараад хэрвээ юм болохгүй бол тэгэхээр түрүү улаан шугамаа давсныхаа дараа яах юм тодорхой хэмжээний тесрэлтүүд явагдана хуваагдах юм уу яах юм тэр бол дараагийн асуудал болно. Тэгэхээр энэ өөрөө ингээд нэг Монголын улс төрийн намын хөгжилд нэг тийм онцгой нэг тийм нэг эргэлтийн цэг дээр очиж байгаа байхгүй ингээ 35 жилийн ингээ арцсан юу хойсглаас хойш ингээ явсаар хагаад юмнууд хоримтлагцаар хагаад асуудлууд нь улам бүр бugширсаар хагаад тий зарим нэг газраа ингээ жижиг одоо юунууд нь хаграад тий бицраад нэгжээснээ одоо ингээ үндсэн том одоо юу н одоо харахад маш ойрхон биш үү тий магадгүй энэ нь эргээд одоо эдгээд хийн гарах юм уу яах юм те буцаад хэвэндээ орох юм уу? Би үлгэрэл танд хэлэх гээд байна л да зүгээр санаа шүү дээ. Одоо Монгол ардын намыг харахад бол нэг 18 нас хүртсэн айлын том юм шиг байгаа. Тэгээ гэртээ ингээд 4 5 настай сургууль цэцэрлэгийн дүүнэрээ асрахгүй орой нэг халамжуухан орж идэг ганц нэг хүүхэн дагуулж орж ирдэг ч юм уу те. Тэгээл гэр орноос эвэрлэхгүй те. Нэг одоо өрхийн гишүүнийхээ үүргийг гүйцэтгэхгүй нэг тийм том толгойтой л те. Нэг нөхөр шиг харагдаад байгаа хгүй. Тэгэхээр энэ бусад одоо дүүнэр буюу одоо энэ залуу наамдтай эслүүдэд юу ямар үлгэр дуурайл болох вэ? Энд чинь нэг бас нэг нөгөөдүүл нь хожим барьцах вэ? Энд чинь
27 28 он сонгуул болох гэдэг шүү дээ. Эдгээр юу байсан чи бид нар юу яасан ч яадаг гэсэн юм хандлага дараа нь энэ улс төр чинь зогсохгүй гэсэн нэг тийм болгоомжтой байна. Ба тэр дээр дүүгэж хийж болохгүй л дээ. Бас тийм үү. Тий, дүүгээд нэг Монгол Ардын нам нь бүгдээр ингэ удирдаа дагуулаа явж идэг гэж бас тэгж болохгүй болох. Та чинь сая ганц хоёр намыг нь түрүүн тэр баяр хөсөн намуудын та нар баг тэр чинь энэ өөрөө авсан биш одоо өдөртгөн дотор байдаг нөхдөд нэг яриа биш дээ тийм. Харин тий. Бусд нь биш шүү дээ. Яг зүгээр намын үед энэ чинь ингээд нэг олон түмний оролцоотой институт учраас ийм юм болол ингээд яг дотроо томоохон хуваагдал үүсээд ингээд асуудлаа шийдэх гэл явна л да. Гэхдээ энэ шийдлийг бол ер нь явж яг гар барилцтай ч гэсэн эцсийн шийдэл бол үе солигдох нам доторх арай өөр одоо сэтгэлгээтэй залуучууд гарч ирж нэгдүгээрт хоёрдугаарт нам гэдэг институт чинь баруун Европт яг өнгөрсөн зууны сүүлээр яг манайх шиг процесс намуудад яваад тэгээд тэрийг бол эрх зүйн орчноор маш том шахсан. Ялангуяа намын санхүүжилтийг ер нь бол эхний ээлж анхаарсан байхгүй. Тэгээд гишүүнчлэлийн асуудал, сул чөлөөтэй гишүүнчлэлтэй болгох, бүтэц зохион байгуулалтын асуудал гэдэг энэ нам гэдэг институт чинь олон түмний оролцоотой нээлттэй институт болгохын тулд тийм эрх зүйн шинжилгэүүдийг хийгээд тэгээд дээрэс нь хүний нөөцийн шинэ реформууд хийгдэж энэ дараагийн үеэр байна. Дээрэс нь нийгмийн том шахалтууд. Өнөөдөр чинь манай нийгэм бол маш сайн шүүмжилж чадж байгаа. Гэхдээ яг нам дээр очиод ингээд оролцоогоо хангаад явах чинь энэ намууд чи хаалттай институтсууд байгаад шүү дээ. Хэдэн мөнгөтэй олон жил улс төрд явцсан хэдэн одоо картелжсэн хэдэн улс төрчид энэ намыг чинь барьчаа суугаад шүү дээ. Олон түмний оролцоотой болоод олон түмний шахтсмаа энэ чинь өөр болно л доо. За энэ Мөнх хот докторийн хэлжээтэй би санал нэг байна. Энэ яг улс төрийн институтууд ер нь эдийн засгийн реформын ард хоцрогдож явдаг гэдэг. Тэг одоо нийгэм илүү модерн болоод төрнөөсөө шийдэл яриад штэ. Ер нь дэлхийд даяар өөрсдөө нийгмийнх нь хөгжил урд нь гараад явцсан. Ард нь чирэгдээд гүйцэтгэв. Энэ хэрээрээ ихтгэлцэл ундаг. Энэ хэрээрээ улс төрийн докторгүй байдлын эрсдэлтэй бүр өшөө бүр хүндрэх хүчрхийл рүү явах ингээд магадлал нэмэгдэж идэг. Энэ өнөөдөр дэлхийд дахинд ч гэсэн газар сайгүй болж байгаа жагсаал цуглаан тийм ээ. Өмнөр бас батлагдж идэг. Тэгэхээр бид нарт нэг тийм дэлхийгээс ангид гээд ганцхан Монголд ингээд цорын ганц те өөр хинч мэдэхгүй ойлгохгүй асуудалд унчаад байгаа юм биш үү? Энд чинь нийгэм хөгжөөд энэ залуучууд өөрсдөө ихтгэл үнэмшил үзэл бодол нь өөрчлөлтөд ирэхээр энэ сая хэлж байгаа улс төрийн тогтолцоонд юм аксес хийх те төв рүү шахах цөм рүү оролцоо хийх ийм чадвартайч болдог хүсэл эрмэлзэлтэйч болдог. Энэ нь ингээд битүү түрүүн энд ингээд цуглуулдаг шиг битүү картелийн бүтц дотор байгаад тахаар энэ дунд чи мангал үүсэж штэ те. Тэгэхээр энэ ангалыг одоо энэ их хурлаараа ардын нам объектив дүн шинжилгээ хийж өөрсдөө түрүүнээс ч тэр яриад байгаа сонгуулаар үнэхээр ард түмний ялаад итгэл сэтгэлийг ялаад байгаа мó өөрсд дотроо ялагдлаа ялалт болгочод яваад байгаа мó гэдэгтээ дүн шинжилгээ хийгээд тэгээд тэрний дараа хинэн тодорно энэ бол үр дагаврын шинжтэй асуудал. За болсон. За одоо хэдүүлээ хилцүүлгийн цаг дууссан учраас та дөрөв яг сүүлчийн 1 минутанд өнөөдрийнхөө тойр суусан яриагаа нэг базаа дүгнээд нэг байр суурь илэрхийлчихтэй юу ярьсан нь бол тодорхой. Тэгээ гол нь би та дөрвөөс энэ гарц гаргалгаад хүсэж байгаа шүү. Маш богинохон байсан ч хамаагүй тий. За доктор Жаргал. Тэгэхээр хамгийн гол нь манай улс төрийн намууд маань бодлогын нам болж төлөвшөж өөрөө улс төрийн намын төлөвшлөөс манай Монголын нийгмийн маш олон асуудлууд хамааралтай тий. Засгийн газрын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа нь бүгд ингээд тэгэхээр парламентын арчсан засгалтай оронд болвол тий тухайн улс төрийн нам хэр зэрэг институцийн хувьд төлөвшөж гэнэ үү, хэр зэрэг одоо сайн бодлого босруулж гэнэ үү, хэр зэрэг сайн лидерүүдийг тэр нөгөө намынхаа үндсэн гүйцэтгэж байгаа үүргүүдийг хэр сайн гүйцэтгэж байгааг хамаардаг. Тэгэд энэ төлөвшлийнхаа цаг үе дээр одоо манай улс төрийн намууд бол явж байна. Тэгэд цаашдаа ямар ч гэсэн бидний хувьд бол хүлээлт бол улс төрийн намууд маань төлөвшөл зөв чигтээ яваасаа үлээ, бодлогын нам болж төлөвшөөсөө үлээ, илүү ардчилсан, илүү дотоод арчлан бэхжсэн те ил тод нээлттэй асуудлаа тодорхой ярьцдаг те болж байгаа болохгүй байгаа зөв бүх зүйл нь одоо бид бүгдэд ил нээлттэй байхаасаа л гэж хүсэж байна да. За баярлалаа. Нийтлэлч болор эрдэнэ. За бид нар энэ намын энэ хүмүүс хин бэ гэдгийг мэднэ, хин бэ гэдгийг 3 сонгуул дараалаад харлаа тий. Юу одоо итгэж найдаж хүлээх үү? Сая бид нар нийгэм урдаа явж байгаа, нийгмийг гүйцэхгүй байна гэж зөндөө ярьлаа. Тэгэхээр тийм юм бол урдаа явж байгаа нийгэм өөрсдөө оюун ухааны, эрдэм мэдлийн тийм ээ үзэл бодлын энэ амьдрал өөрөө идэвхтэй байх хэрэгтэй байна. Би оюун ухаанд итгэж байна. Тэгэхээр одоо ядаж энэ 11 сарын 15, 16 их хурл болтол те энэ их барах намд хандаж бид нар ийм амьдрах хэрэгтэй байна. Оюун ухаан илэрхийлэгдэж явах хэрэгтэй байна. Иргэдээ үзэл бодлоо сайн илэрхийлээрэ зөв сайныг шаардаарай. Хизээч одоо нийтийн одоо
голд ингээд горих цутгаж байгаа юм шиг нийтийн оюун санааны энэ коллектив майнд гэж байгаа штэ. Үүнд нийлүүлсэн үзэл бодол үг хэл бол хаач өгтгөө нэг газар очиж ингэж заавал бийж нь хэрэгжин гэдэгт итгэх хэрэгтэй. За баярлалаа. Судлаач Зоолбаатар. Нэгдүгээр бид монголчуудын амьдрал тэтгэл муу биш. Бид нар хөгжиж байна ямар ч байсан. Бүх хүн болгоны амьдрал, өрхийн амьдрал төр нахад 20 жилийн өмнөх одоогийнх бол хүн болгоных сайжирсан байгаа. Энэ бол факт байхгүй юу? Нэг тэнийг хүлээн зөвшөөрөх. Хоёрдугаарт бол энэ Монгол Ардын намын даргын асуудалтай бидний өнөөдөр ярьсан шүү дээ. За хоёрд Монгол Ардын нам тэгээд хин нэгнийгээ тэгэл дарга болгох үстэй. Дарга болох процесс дээр алдаатай яваад байвал тэгээд 27 28 оны сонгуул дээр дүнгээ тавиулна шүү дээ. Тэгээд бол нэг харамсаад ингээд Монгол Ардын намд хурж болохгүй, яаж болохгүй, Монгол Ардын намд авахгүй ингэчүүл одоо бид нэр дампуурчих гэдэг үнэс ойлголт байхгүй. Тэр үл ерөөсөө Монгол Ардын нам нь бүр байхгүй болсон ч гэсэн тэгээд тэр гişүүд нь хүртэрдээ тоох юм уу дөө тэрийг. Ийм үнэн шүү дээ тэр чинь. За баярлалаа. Доктор Мөнхбат. Бид нар яг Монгол Ардын намаар төлөөлж ярьж байгаа боловч ер нь Монголын улс төрийн намууд. Монгол Ардын нам гэж байгаа боловч бүгд адилхан. Зүгээр тий ер нь бол намууд өнөөдөр чиргүүл биш локомотив байх хэрэгтэй. Зүтгүүр нийгмийн урд гарчхаад энэ нийгэм ер нь одоо 5 жилийн дараа 10 жилийн дараа энэ нийгмийг ийм бодлогоор ийм хөгжил дэвшилд хүргэнэ гэдэг бодлоготой хүний нөөцтэй үндэсний хэмжээний лидерүүдэд бэлтгээд аваад явдаг. Тэр нь ард түмнээсээ дэмжлэг авдаг. Тэгээ оролцооны нээлттэй институт байх хэрэгтэй. Яг зүгээр Ленин гоё хэлсэн бидгийг те. Нам бол манай 90 үеийн нэр төр оюун ухаан нэр төр нандин чанар мөн гэж. Одоо 100 гаруй жилийн өмнө шүү дээ. Тэгээ яг үнэхээр намыг зөвл тодорхойлсон. Нам нэгдүгürt оюун ухааныг шүтэх хэрэгтэй. Шинжлэх ухаанд суурлах хэрэгтэй, бодлогоо гаргах хэрэгтэй. Нэр төртэй байх хэрэгтэй, ард түмний дунд нэр хүнд нь ундгүй байх хэрэгтэй, нандин чанартай байх хэрэгтэй. Тэр нандин чанар дандаа нийгмийнхаа төлөө, ард түмнийхаа төлөө бодлогын чиглэж явах хэрэгтэй гэсэн тэр санааг хэлсэн байхгүй. Тэгэд манай намууд ийм байгаасаа билээ. Тэг ингэж хөгжөөсөө билээ. Тэгээд намын хөгжлийн дараагийн одоо үе удахгүй ингээд ирэх байхаа л гэж бодож байна. За баярлалаа. Ямарсан тэгээд Монгол Ардын намын олон ангид сериал бол үргэлжилсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд эхнийх нь анги өндөрлөө. Яг одоо 2 дугаар анги гарч байна. Тун удахгүй намын их хурал буюу 3 дугаар анги явна. За тэгээд тэрний дараа шүүх батламжлах уу те шинэ намын дараа сонгогдвол их л олон юм болно. Тэгээд та дөрөвтэй маш их баярлалаа.